Ивентлэгч үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Итэрлиг чанараар Асахи. Ивентлэгч 24/7 итгэмээргүй цэмцгэр Old Spice. Хамтран ажиллагч Anything is possible ураатай Leaning Brand. Сайн бацхан үзэгчдээ Game Day podcast-ийн шинэ дугаараа ихэхэд бэлэн болсон байна. Студид Wire-аас Амбо 3 дээр нэмхэн за шинхэн сэлэн бодонсын амбассадор Содо үлдсэн ирсэн байна. За гэлээ ямар гоё юм бэ. Ямар амар позишнээр эргэж ирээд байна. Яа. Сагсан. Гоё нөө гэ тэ. Тэгээ ер нь энэ юу одоо сэлэн бодноос за мэдгүй ямар ч сан лиг дээр бол амбассадор гэдээ бас нэрсээр харагдчихсэн. Гэхдээ ер нь зүгээр FIBA мебал нэг юм юу яадаг байснаас биш те. Яг одоо энэ яагаад ер нь гинт ийм позишн гэдэг те сонгоо ингээ ороод ирв ер нь. Цаанаас санал тавьсан байсан. Тийм нэг одоо Монголын гоё сагсан маань хөгжиж байгаагийн л одоо нэг жишээ одоо энэ юм болоо те. Тийм багууд одоо ийм бас оронтойтой болж байна те. Тэгээд гоё одоо нэгэнт л ийм одоо оронтой байгаа юм чи бас те. Галт тэргэнд гоё суугаад хамт явъя л да те. Нэгэнт угаасаа зүрхэнд чинь сагсны зүрх цохилсоор байхад уу. Тий. Тэгэл одоо айгүй олон шалтгаантай юу анх нөгөө нэг гэхдээ яг Brothers баг дээр нөгөө нэг Монхыгоо цэнгүүнээ АГ-аг энтер байдаг хахад ирж дэмжлэг үзүүлээч гээд тэгээд найзууд дээр очиж одоо анх тэг ингэж яадаг гэсэн. Тэгээд тэрнээс хойш одоо жишээлбэл Монголынхаас агсан жоохон хөндөрсөн байсан чинь наба ахтай санал тавиад одоо нэг ийм ажил хийх үү гэд. За тэгээд айгүй олон юунууд байсан. За нэг гэх юм нэг ээжмээ сэлэнгийнх. Тэгээ зөө хараад одоо ингээл зөө хараагийнхантай одоо хүртэл холбоотой гэх юм уу. Тэгээ зөө хараагийнх нэг тийм байна. За хоёр дэх юм бол энэ нэг 3/3-ынтайгаа ч вич одоо олон жил хамт явлаа. Олон жилчүүдтэй гэж. Тий. Одоо энэ 3/3 гэж одоо Монголд нэвтрээг багт те. Хүүхэд хосол бүгдээрээ найзалцгаасан тэгээд за одоо тэр хэд маань бас айгүй олон дуудсан те. Хүрээд ирээч гэх тэгэн цаг нь болжээ. Тэнгүүт маань ихнэр 3 хүүхэдтэй одоо ингээ те. Мандын цалин мөнгө байна уу гэх. Тэгээ тэрэн дээрээ дийлж чадахгүй те. Маань ог нь очмоор байна гэх те. Тэгсэн чинь наа бах оо ийм ажил байна штэ гэд. За төгөнгөд за бас яагаад ээж болохгүй гэж гэт. Тэгээд ий чинь бас гэр бүлээ тийжэх хэвээр те. Тэгээ найзуудыгаа дэмжих хэвээр те. Тэгээ нутаг бас ингээд айгүй олон юм хичнээн юм юм байна. Бүгдийг нэгтгээд одоо тэгээ буцаад бас гоё ингээд энэ сагсандаа хурж ирээд те. Ингээд гэрэл унтраал зарлал тойрог дотор зогсож багсаал энэ чаас айгүй гоё мэдрэмж буцаад ингээд их гоё байна. Төрийн дуу муу яваалаа. Тий. Төрийн дуу муу яваал. Тэгээ яагаад буцаад гээд байгааг нь бас зарим хүмүүс мэдэхгүй байх л та тий. Одоо ярьж одоо яриад. Сайхан ярилцъя. Тэгээ манай үзэгчд бол зарим нь бол мэдчихэж магадгүй, зарим нь бол бас мэдэхгүй ч биш магадгүй те. Маа Содо маань бол өөрөө ямар ч сан багтай байсан. Одоо Blue Dragon гэдэг. За дээрэс нь манай 3-3-ын одоо баг хинг тэмцээнүүдэд дандаа арын алтанд ингээд хамт явж исэн те. Тэгэхээр ер нь бол нөгөө яагаад гинт амар комеди хүн авчир суулгаснаа те. Сагсандаа эргэн давтаа зорилгээд гарууд ингээ яриад байгаа юм. Бид чинь өөрснөө сагсан дотроо байдаг болохоор хин одоо сагсыг дэмжиж гин хин тэнд сэтгэл зүрх цаг хугацаагаа зарцуулж гин гэдгийг байнга л харж явдаг. Тэгээ тиймэрхүү хүмүүстэй байнга юм респекттэй байдаг болохоор ч бас сагсандаа гэж яриад байгаа шүү үзэгчтэй тий бас амар гоё байна те та гурийнхаа ингээ дээрээс оцсон бас ангу үздэг сонсдог подкастн дээр ирсэн те яа гоё штэ одоо дуртай юм ярих гал тий дуртай юм ярих гал сууж том бацх гал те тэгэхэд нэг тийм болчихлаа гэлтэй. Тэгээд хэдүүлээ бол яриагаа зүгээр яг тэр нэг цаг үеэс л баг эхлүүлсэн зүгээр ах. Ер нь яагаад анх ингээд сагс руу тэгээ дээрэс нь яг одоо Blue Dragon багийн уг нь бол эзэн баггүй. Манай хүн тэгээд өөрөө бас жоохон нэрлэхүү монголгүй юм болохоор баг хизээч ингээл эзэн гэж хэлүүлэхгүй ингээл мөнгө гаргаагүй ч те. Менежер ингээл яваад. Менежер гэдэг. Бүр анх ингэсэн баггүй юм. Бүр анх нөгөө нэг сагсанд одоо манай одоо хамгийн татны найз Батгшиг гэдэг найз маань байдгийн 10 жилийн одоо найз маань. Тэгээ тэр найз маань болохоор одоо ингээл хүүхдүүд нөгөө нэг ингээл U13 те U15 гэл U16 гэл баян ингээл шигшээ явдаг байсан шүү дээ. Ингээл Орос руу кейс баскет маскет гэл тэмцээн рүү. Тэгээ тэнд болохоор дандаа ингээл багтчихдаг.
Тэгэнгүүт чи нөгөө нэг найзыгаа дандаад нэг дэмждэг ингээл нэг crew байгаа шүү дээ. Тэгэл одоо бидний үзэж өссөн юм одоо яг тийм юм шиг. Тэг дандаа ингээ crew үлдэх те хоорондоо. Тэгээ манай crew-ийн нэгмэн тэгээд ингээл гоё яваад ангууд тэрнийг аягүй дэмждэг. Тэгэл ингээл дүүргийн дүн тэмцээн болонгод очоод дандаа нөгөө нэг зодоонуудын болох эрсдэлтэй учраас одоо ингээл бүгдээр хамгаалтанд байна. Тэгэж явсараагаа сагсанд аягүй дуртаалцсан. Дэмжин гэдэг юм нэг кафеин ойлгоцсон. Тэгээд оюутан болол ингээд жоохон явж исэн чинь манай тэр найз хэдүүлээ Sprite D-League гэдэг нэг юмд орё гэд. Одоо ингээд сагсаа хийж чадахгүй юм байна. Ингээд D-League гэдэг юмд орё. Нэг хідэн нөхдөд байна. Энэ одоо амжилттай болно гэл. Тэгэл ихний ээлж нь бороо энэ хураамжны 1 сая төгрөгийн өгөөл бороо тий. 250 мянган төгрөгөөр нэг өмсгөл хийл гэдэг бороо гэл тий. Тэгэл асуудалгүй гэл тий. Заалнуудаа бид нар өөрсдөө мөнгө аваад ингээд зохицуулаад гэл. Тэгэнгүүт би ингээд нөгөө нэг Blue Dragon гэдэг барилгын компани захирлаас одоо ингээд гойж байгаа байхгүй тий. Өө ингээд мөнгө өгөөч гэлтэй. Тэгсэн чинь нөгөө ах хүмүүс за окей өгье гэл одоо. Тэгэл мөнгө нөгөөддөг өгөөл. Тэгэд коуч яах вэ гэж чи өөрөө суучих гэх тийм дураараа тий. Тэгээд за тгийгээ тэгээд өөрөө суувал тий. Хой за одоо би гараа. За тэгчий гар гэлтэй. Хурж ирсэн. За одоо би сууя гэлтэй. За окей чи суу гэлтэй. Чи усанд явчаад ир гэл. За гэлтэй гэл явал усанд. Коуч биш одоо нэг ясны коуч нэртэй мануухаа ч юм уу тий. Одоо ингээд гой сууждаг. Нөхдүүд дураараа тоглодог тий гой. Тэгээд тэгсэн чи хизээч тим юм байхгүй юм байлээ. Дураараа тэгж одоо саксыг тоглоно гэдэг тий. Тэгээд тэд чи хоорондоо муудалцж байгаа юм. Хожигдож байгаа юм. Хоорондоо хэрэлдэж байгаа юм. Тэгснээ дараагийнхаа бэлтгэл дээр 3 хүн ирж байгаа юм ингээд. Миний амьдралдаа анх удаа нөгөө нэг ингэж нэг хамт олныг базна гэдэг ямар хэцүү юм бэ гэдэг. Сэтгэл хөдлөлөөр хүрээдсэн нөгөө нохоо тийчих амар гоё шүү дээ. Сэтгэл хөдлөлөөр авчаад нөгөө оройн шүнжин гаслаад эхлэнгүүт юу болоод байна гэдэг шүү дээ. Яг тэр шиг баг. Сэтгэл хөдлөлөөр амар гоё баг өсгөл лигт орсон чинь те. Бэлтгэл дээр 3 хүн ирж мэрэл гуруулахна нэг хүн дутаад энэ содоо ороод ир гэснээр 2 эсрэг 2 цаг тоглож ийсэн. Явч юм уу те. Тэгэж үгээд эхлэхэд ямар ч уран байхгүй. Тэгээ Sprite League чинь нөгөө нэг заавал 10 бэж иж 2 явна те. Тэгэл эсвэлээ болол нойллож мойллол нөгөө ирснийгээ боротгож бүгдөө дайрж майрал юу гэдгийг ингээл нэг юм аюу хэцүү байсан л да. Тэгэж байхгүй болоо. За 2 дахь жилээс нь за ингэж болохгүй юм байна. Нэг коучтой болох хэрэгтэй юм байна те. Тэгээ тогтсон системтэй нэг зааланд одоо ингээ бэлтгэл ингээх хэрэгтэй юм байна. Азар Blue Dragon-ы одоо байгууллагын хамт олон маань дэмцээр л байсан те. Мөнгө өгсөөр л байсан. Бид нар нэмэл давраал заалны мөнгө авъя гэж авж ийн. Тэгснээ тоглолтын дээр ус биш гатрей дуулгамаар байна энэ төр гал те. Энэ бэ үзсэн. Те. Мэ аав гэж мөнгө өгч ийн те. Ингээл аюу гой дэмждэг ингээл. Тэгэл тэгэнгүүтээ коуч Наранбаатар ах дээр атсан байхгүй те. Алтан бөргөдөд байна те. Тэгээд Наранбаатар ахтай дээр атсан чи Наранбаатар ах. За амин тийм хүн шүү дээ. Наанд үлж хүн болгонд үгүй гээл те. Тэгэл манай эдийг өстө жинхэнэ хүн болгосон доо те. Тэгэл өстө жинхэнэ чихэнд хоногчтол одоо Наранбаатар ахын хоолоо одоо чихэнд хоногчдаг шүү дээ. Одоо 3 жил тэр үнтэй хамт 3 удирал дараалаад хамт зүтгсэн те. Оо жинаа нэг юм үлдээ. Тэ үргэж чихэн соосон. Гэнэ тоосгүй те цагдаагийн биш. Доороос ирдөө. Үгүй аргагүй штэ те. Наранбаатар ах чинь бүр сүүл рүүгээ болохгүй би өөрөө догтихэд өмсгөл өмссөн те. Тэг хин коуч чисоо би буцаа манахаас. Наранбаатар ах талбаатар цагаа содоо энийг авалтаа гэдэг. Тэрнийг гаргалтаа гэдэг. Тэгээд Наранбаатар ахтай бас нилээн зүтгүүлсэн. Тэгээ Наранбаатар ах айгуу гоё. Өөрөө өстө тэр чинь нилээн 3-аас айгуу лагш формтой шийдэн те. 2 хүн хуураад доогуур ингээд сул өгөөд нөгөө хүнэнтэй цаг шийдвэрлэх цаг дуусж байгаа юм чи сувсул бөмбөг аваад те. Доороос ингэсэн чинь ингээд галцаа давуулаад давуулжингууд Наранбаатар ах заал даяар хашгирахгүйгээ явахт те. Түү явна танаас. Наа нэг юм хийлтэй. Тэгээ Наранбаатар ахын нөгөө нэг жоохон тэр хатуу юм хит хатуудаад исэн гэх юм уу. Зэр ингээд бүгднгийн загинахын загнаад те. Одоо ингээд шаардлагатай үе гарвал зохихын зохиод те ингээд нилээн одоо ингээд чанга гараар үздэггүй. Өөрөө ч юм үнтэй манай ах чанга шүү дээ. Тэгээ нөгөө нэг анханасаа юу яаж исэн хүмүүс чинь нөгөө нэг дураараа дөргижсэн нөхдүүд чинь надад комплейнт хэлж байгаа байхгүй те. Өө Наранбаатар ах хэтэрхий хатуу байна болим мэлий гэдэг ингээд те. Тэгэнгүүт нь ингээд Наранбаатар ахтай ингээд за одоо ингээд
энэ жилдээ болио гэт те. Тэр Нарбаатарх за боли. Окей. Би угаасаа Сити гэд баг руу орлоо гэт. Тэгэнгүүт Ситигээ би ингээд цаашаа аваа явлаа гэт. Тэгээ Ситид ч одоо манай Могийн анхны гарааны эхэлж исэн байх гэх те. Тэгээд Баярка гэдээ бас залуучууд байдаг. Одоо шүүгч тамирын энэ төрөөс тийм. Тийм шүүгч тамирын энэ төр тэгэл тэр ид маань ингээд цаашаа үргэлжлүүлээ явсан. За бид талхахлаар яах вэ гэсэн чинь нэг мундаг коучийн сургагдуулж байна тий. Нэг шинэхэн Монгол залуу гадаадад сургуулаа төгсөөд хөрсөн дээр одоо бууж ир чинь хэдүүлээл одоо шууд дугтаад байгаа. Хин гисэн ижил болт гэдэг нэртэй гинэ гэл тий. Тэг за окей наа хүнтэй чинь тохиролцъё гээл тий. Тэгэл Ива коучийг бараг онгоцноос нь буун гут нь бараг авсан санагдаад идэх юм а би. Тасч яваа. Скол гэрээс нь очиж авсан ч л мэдгүй нэг харанхуй үдэш ямартай ч очиж авсан та. Тэгсэн чинь л за шууд ажилдаа орё гэл манай коуч тий. Заал руу явъя гэл тэгэл манай эдийг харж за нэлийн потенциалтай залуучууд байна за окей. Нэлийн зүтгүүлэн гэл. Тэгэл ирж исэн чинь бас ингээл арга барил зөрөлдөөл эхэлсэн гэх юм уу. За одоо яг нэг бидний одоо Монголын сагсан дээр гардаг нэг юм энгийн жишээ гарч ирсэн. Тэр юу гэх нэг гадаад коуч нар гинт ирчихлээрээ нэг юм хэсэг сонирн болдог шүү дээ. Одоо нэг хоорондоо нэг юм холбогдохгүй гэх юм уу? Тий. Нэг юм холбогддгоо манус ч болохоор одоо нөгөө нэг Ариун болт коучийг Солгой Ариун болт коуч нөгөө нэг гэдэг нь юу гэдэг юм бэ андахаар түшгээ хийлдэ наатах гэсэн үг гэдэг ингээд ойлголцчихдаг юм нэг юм. Тэгээ яг тэр шиг юм нарийн холбоо байванд ерөөсөө юм байхгүй гэх юм. Тэгээ сүүлрэг нь жоохон удажиж гарч ирдэг те. Би болдог юм Монгол хоолой идээд те. Монгол агаараараа амьсгалаад те. Нэг Монгол ханиадаа нэг зооглож өгөөд те. Ингээд юу илээ гэж баг ирдэг юм шиг. Яг тэр шиг ингээд одоо ингээд тэр гадаадад сургууль төгсөөд ирсэн сагсан бөмбөгийн мэрэгчлэлтэн тэгээ Монголын доод лигийн залуучуудтай ингээд бас ерөөсөө ойлголцохгүйсэн байхгүй тий. Тэгээд ингээд тэгэл асуудлууд ер нь маш их байсан тий. Тэгэл ерөөсөө илрэл дуусгаагүй баг 3 4 тоглолт болоод бит хоёр за одоо байлээ дөө гэ тий. За хоёлаа энэ хүрээ дуусгая даа гэл за гэл. Тэгэл бүгдээрээ ингээд яг спортын тууртны тэр нэг арын хэсэг үүдэн шүү дээ. Аркны арт ингээд тойрог болоод зогссон шүү дээ. Саксны баг ерөөсөө тардаггүй тий. Дотор нэг тойрог болно тий. Дөрөв үе тойрог болж ингэж ярилцсан. Тэгснээ хувцас солиж явахдаа тойрог болно тий. Хувцас сольжоо тойрог болно. За гарах уу гэснээ гадаа бас тойрог зогсон тий. Тойрохгүй шууд явчихаар нэг юм дутцсан юм шиг үү. Тэгэл яг үгнэлт дүгнэлт хийгээд яг зогсдог юм шиг байна тий. Тэр юу болов гэд. Тэгэл тамхи тариагаа татвал ингээл тойрог болсон зогсож исэн чинь одоо коуч хэдүүлээ яана гэл тий. Содо буцаасуу гэл өв за боли та нар наваг яаж дэрлэгдэг вэ? Би мэдж байгаа шүү. Би мэдж байгаа шүү. За нэг мэрэгжлийн хүн авчрахгүй бол болохгүй гэл тий. За яах уу гэл. Тэгсэн чинь манай нэгэн тэндээс нэгдүгээр сургууль төгссөн багийг залуу Бат Эрдэнэ гэдэг байна. Манай солгооч болно юу гэдэг гэлдэг байхгүй тий. За тэгэл дараагийн шин сизний киноны шин үйлрэл эхэлж байгаа байхгүй тий. Кино. За Ариун болт коучиг авчирлаа. Ариун болт коучингаас. За хид байгааг нэ тоон гэлтгсэн чинь. За манайх нэг хожилтой 5 хожигдталтай явж ин да гэлтэй тах гэсэн чинь 1-5 явна. За окей. Одоо нэг ч хожигдохгүй явчихад уулна болчих юм байна да. Гэлтэй би бүр яг л юм ихтэй байсан гэл тэ. За очиод наадад чи ингээд өгөн тэгээд өгөн гэл. Нилээн сүртэй ингээл яваал. Тэгэл Ариун болт коуч маань нэг бэлтгэл оруулчихсан арай. За ахын цалингаа нэг урдчлаа тавчихгүй гэлдэг байхгүй тэ. За тэгэлтэй миний ах гэл. Тэгэл дараагийн тоглолтод би өөрөө сухаас өр харахгүй байдалд орж байгаа. Яаж ба бас. Манай хүн тэгэл алга болцсон гэ тэ. Одоо яах вэ? Тэгэл тийм гоё подкаст үннээл ярьсан гоё өстэй тэ. Гоё хэдүүлээ ямар шүүлтүргүү тэ. Тэгэл гоё. Тэгэл алга болцсон. Уцаас алгаал тэ. Манай Ариун болт коуч маань. Тэгэл хэлсэн чинь. Тэр өөрчлөлтөөс хамаг юм боллоо л да тий. Тийм. Тэгэл би нөгөө нэг анх санал болгосон багэр хэлж юм. Чи Ариун болт коучлаа гэж яв. Би лаг гэж хэлээгүй. Би эвгүй шүүл гэж хэлсэн шүү дээ. Эвгүй. Чи яг тааруулах хэрэгтэй. Чи өгдөг нь буруудаж байгаа байхгүй юу гэдэг. Яа, чаг. Тэгэл айгу гой. Манайс чинь яг тэгж тоглол. Манайс ер нь Sprite-ийн анхны тэр тоглолтын дээр чинь манай одоо MVP Эрдэнэ цагт маань те хинти ибэг багасаа одоо анхныхаа бас тоглолтыг манай баг магтаа хийж ирсэн. Яг хамгийн ихний тоглолт байсан шүү дээ. Тэр А-лигийн хамгийн ихний тоглолт хинти ибэг Blue Dragon тоглол. Никонаны зөрөө мөрөөтэй ажигдчих те. Одоо тэгээд үе тэнгийнхэн маань яг тийм ингээд
тийм би одоо ингээ залуу дүүнэртэй ингээ амар гоё хилээд идэг аахгүй те. Ингээл үеэл дүүмүүд дүүнэртэй те. Ингээ жижиг лигт чи ингээ хамаагүй гоё ороо тоглолтоо ингээ идэр чи ингээ явсаар хагаад энэ дээр ирсэн шүү дээ. Анх ингээ эднэр чи ингээ явж исэн гэл бүгдээрээ бодит жишээнүүд ингээ явж байгаа аахгүй те. Намайг дасгалжуулагч байхад гэж байгаа лөө. Тэ. Намайг дасгалжуулагч огт чи одоо мөстэй таарангууд чинь. За тэр нэг гоцонг нь яаж зогсоондоо те. Кадра мадра энэ чи яг одоо тэр Sprite League-ийнхаа MVP үед нь явж исэн те. Тэгээд манай багч нэлээд зүтгүүлж жагаад тэр жилдээ яалч плей-оффд орж чадаагүй тэгээд өндөрлөөд. Тэгээд барилгын компани болохоор ч нөгөө барилгачид бас ирж дэмждэг. Юугаа дэмждэг. Тэгэл агүй тэр чинь плей-оффд гарсан юм бэ тэр жил. 8-аар гарч байгаа юм. 8-аар гараад тэр чин гартлаа бас их айгүй баянтай энэ битүү комеди зэ энийг бас ярьчих тий. Ингээл Манайх уулна ингээд юу гэж байгаа юм бэ нэг ингээд зугатаагаад гэх юм уу нэг хожил илүү аваад 7-оор гараад хинти ипгээс зугатаагаад нэг ингээд нэг эвтэйхэн байрлал өөрчлөх гээд тэгэнгүүт сити болохоор 3 дээр хожигдсан ч хожигдоогүй ч 3 дээр те ингээд тэд их байрлал өөрчлөгдөхгүй тэгээд манайх сүүлийн тоглолт сититэй те тэгэнгүүт надад нэг юм шанс гараад нэг юм бодлоо хийх гэж үзэхгүй. Хуушид тэл нараах дээр очино. Нараах дээр очиж байгаа. Миний ах гэс нараах гэс коуч сууж байгаа. Жахаа нөхцөл байдал юм байна, тийм байна. Хэдүүлээ сайхан френдли тоглоод хаа нэг хүчлэхгүйгээр та. За нэг хожигдооч гэж гуйхан чаашин тий. Нэг зөөлх үзчихээ яхаа гэт. Бид нар ингээд хожиж сайн л юм гэт. Ахтай хуучин 3 жил дасгалжуулсан хуучин багч юм байна шүү дээ хаа гэсэн чинь. За тгий мигийг гэл те. Энэ юу нэрлээд өгч юм? Яндрик. Үнээр ирдэг юмс гэдэг. Тэ наадгаа бол чи бүх үнээр ярих болно. Harry Potter шившлэг шиг те. Нэг хөлсөөр алдсан юм уу те. Эрц. Дан эрц. Нөхөж байгаа шүү дээ. Одоо тэгээд ер нь сакс гэдэг чинь өөрөө амар боломжгүй. Одоо хүн болгоно тэнд сэтгэл ханамжтай баймаар байдаг. Ер нь бол тэгсэн мөртлөө хүн болгон сэтгэл ханамжтай байх ямарч боломжгүй спорт байхгүй. Тийм үстэй. Тэр талбай дээр 5 хүн гарна те. Тэгэнгүүт за магадгүй нэг баг нэг 12-оос 14 тоглогчтой байгаа тийм үү. Тэгэнгүүт тэр тоглогч нар бүгд ингээд минутанда сэтгэл хангалуун те. Бүгд ингээд тоглож байгаа ингээд ройлдо сэтгэл хангалуун байна гэдэг чинь бас ямарч боломж тийм боломж угаасаа байхгүй. Тэгэл энийг зангидна гэдэг чинь л харин урлаг болчиход байна шүү дээ. Явсаар байгаа. Тэр дээр чинь тэгэл хамгийн гол асуудал одоо тэл коуч дээр л очиж байгаа. Яагаад тэгэхээр нөө шийдвэр гаргалт нь тэнд гарч байгаа гэдэг утгаараа тий. Тэгэл коуч нар чинь зайлвал буруутаал халагдах солигдол. Зарим нэг хоёр. Тэгсэн чинь Нараах юу? Тэгээ нараах чинь нараахыг тэгсэн чинь ингээл нараах ингээл ингээд залуу хүмүүстэй аваад тоглолц те. Ингээл томчуулыгаа суулгацсан ингээл өөрөө голд нь ингээл тоглож мохолцсон. Тэгэл манайх чинь бас нэг хөөх 12 оноо моноо тэргүүлтэй явцсан би. За бас нараах минь нааштай анд чинь даашгүйтэй гэж бодож байжсэн чи. Манай төвдөн гээд одоо салгаа төвдөн. Манай багийн одоо багийн ахлагч байсан зал. Төвдөнд нараах их очиж блоклснаа шууд урдаас нь. Ий хөрөө. Тэгсэн чи галанаас гайцсан. Нараах. Энэ тийжсэн бэрүү тэрэг. Ало багы гараад ирэх. Йоо тэгэл тийжих зүгээр багийн нараах хоёулаа 2 завчин дээрээс зүгээр нүүлгсээр хагаад буцаж оноо барьж орж ирээл. Тэгэл тийм тэгэл яг шийдвэрлэх үед бас яг нэг оноо тэнцвэрлэх жөөлөө илүү гарах жөөлөө цаг дуусч юм уу цаг 1 секунд дотор 4-р үе дээр төвдөө алдаа малдаа авцсан тэгэл яг шидэлтэй их гэж зогсож исэн чинь нараах мэддэг төвдөн яг шийдвэрлэх үед тэрнийг хийдгүү яг ингээд яг бөмбөг нь гарах гэж исэн чинь араас наа чи ийдгүү мөө гэж. Тэгэл үнээр хийгээгүй те. Тэр үг болвол яг юм тоо. Үнээр бол те. Тэр мэддэг хүн тэн дээрээс хэлэх. Тэгээ тэрнийг ингээд наан сонсоод гэрчлэх чи ямар муухай юм бэ те. Тэгээ манай баг 8-аараа гардгаараа гарсан баха. Тэгэл тэр буян тухай дээр эхнийхээ тоглолтыг хинтээ ипхтэй ихээр болол компани бүх ажилчид ирж мээрээ сууж мууцтай нэг тлийн жигүүрийг дүүргэж төвхөн байсан. Туг мөгчөнтэй те бүр сүртэй те. Тэгэл доор ингээл юм уу болол
манайхан ингээл хинтээ ибг нь ирдэггүй. Тэгэл манайхан чинь халаалт мал бараг 40 минут халаалт малалт хийж байна. Дэмжлэгчээр бол бараг хожицсан. Тий, ингээл сонголт Монголд хийгээл бүгдээрээ тий. Ерөөсөө л алцахад бэлэн тий. Ингээл хөлс мөлсөн бүгдээрээ бурзаацсан ингээл амар гоё. Тэгээ нөгөө баг нь яач вэ? Нойлохгүй мойлохгүй гэж манайхан. За яах вэ? Алс холоос ирж байгаа багийг тий. Орон нутгаас ингээд оролцож байгаа баг мага энд ирж байрлаж байгаа. Нойлохгүй мойлохгүй гэлээ. Тэр олон нөгөө барилгын компани хүмүүсээс буцаах хэцүү тий. Лаас амар гоё. Хожихдоо бүрэн ихтэй байгаа шүү дээ гол нь те. Нойлохгүй хүлээж юм гэсэн. Хинтгийнхэн зүгээр эбгийнхэн орж ирээл тэр нөгөө нэг спортын ордны 2 давхрын аксесээ байгаа шүү дээ. Тэн дээр шууд баг юудынхоо хувцастай доошоогоо үсрээл бууж ирээл зэ. Баг зарим нь үсэрч бууж ирж байгаа хөөхгүй те халаалтын хувцастай. Тэгснэ за шууд чай гээл. Тэгэл манайхыг баг 30 оноогоор уншаал. Нөгөө манай бүх барилгын ажилчид бүгдээрээ дунд байхгүй болол. Тэгэл 2-0-оор шүр тэднийхтэй шүрдүүлээл анханасаа тэгэл малтарч. Тэгээ би бас нөгөө нэг одоо дожоод оржтой бас баяр хүргэмээр байгаа байхгүй те. Яг үеийнгийн 2 залуу тэнд байж байгаа байхгүй. Тэр саксныхаа мэдлэгээр надаас төө илүү ингээд зогс. Тэгээ яалтчгүй тулхлаар тэднийхээ айгуулааг байдаг те. Тэгэл тэр хинтээ ибэх багийг ингээл олон жил зүтгүүлж явсан. Тэн дээрээс нь ямар лаглаг тоглогчд бас гарч ирлээ те. Тэгээс дожоод оржтой бас баяр хүргэмээр байдгийн те. Зөвлөө. Манай дожоо бол ёстой харин энэ завшааныг ашиглаад бас дожоогоо жоох ярил л дэдүүлээ. Хамгийн гол нь би дожоог цаашлуулдаг юм. Яагаад тэгэхээр дожоо бол зүгээр яг сэтгэлээрээ энэ хүүхдүүдийн төлөө амар олон жил явж байгаа байхгүй. Мөн чигрөөрөө гэх юм уу те. Тэгээ нэг үе шүүр нилээд үе ингээд санхүү манхүү ямар ч дэмжлэг маруухан штэ. Ганцхан хинтээс дэмжигдэхгүй байгаа салбар бол ер нь бол хинтигийн яг тэр салбар л байгаа шүү дээ тий. Бус салбарууд бол ер нь бол хинтигийнхэн бүх газар л мундаг л байгаа шүү дээ. Тэгээд саксныхыг яагаад ингэж дэмждэггүй юм тий. Дожоог нэг жоохон дэмжиж өгчих юм бол дэмжлэггүй ээж л одоо ингээл олон сайхан тоглогч нарыг дэмжээл спрайтлиг одоо юу гэдгийг өөрийнхөө орсон бүх одоо хүрээнийхэн тэмцээнд бол пенальтаал хүрл авахтаа бол дөрөвт орохдоо ороод тэр ингээл CV-г харахад бол амар амжилт үзүүлсэн шүү дээ дожооч тий. Жохон дэмжлэг байсан бол гэж боддгийн дожоод үгүй бол. Тэгэл Sprite League дээр одоо хинтээ ибгийн тоглолтуудыг ингээл манай өмнө ибэг тоглож байгаа байхгүй юу. Тэгэл бид нар манайх нөгөө нэг халаалт малаалтаа ингээл хувц мувцаа сольж молцсон ингээл ибэг мэбийн тоглолтыг анзаарсан байж ангот. Тэр хаваар ингээд цуглж ордон дээр цуглж байгаа хүмүүсийг харангууд нөгөө нэг дээдлигийн баг магууд ер нь айгүй скаут хийдэг байсан ингээд тий. Нараах мах хүртэл над дээр ирсэн ингээд чи тэдний 8-8-ыг хараа гэд. Ер нь боломж байвал содоо чи ирээдүйдийн 8-8-ыг авахыг бодороо гэд ингээд надад айгүй зөвлөж мөвлөдөг. Тэгэнгүүт чинь ёо би бол надад хизээч эднэрх ини Эмералд чулууга хизээч надад өгөхгүй баг те. Diamond ч биш те. Бүр Эмералд чулууга те. Хизээч энд дожоод оржгээ залуу хизээч өгөхгүй бахаа л гэж боддог ус. Тэгэл явсаар хагаад тэр хүн одоо ингээл MVP болж шít те. Тэрнийг тэр залуу гаргаж ирж байгаа байхгүй. Тэр нутгаас те. Бас гоё. Тэгээ манай баг чинь байхгүй болоод. Тэгээ би чинь нөгөө алтаа очир гээд Аги дээр очиод за эн чинь бас их бөөм паян гэдэг Аги дээр очиод за одоо яах вэ гэсэн чи Аги за өгшөө бүр реформ хийж ижил аврага авах гэдэг. Тэгээ би ч одоо энэ цагсанд олон жил болцсон хамт олныг энэ байгууллагын удирдлагуудыг ингээд баярлуулад аврагын цам өгчмөр энэ эргээд эднэрт мөнгө өгч чадахгүй маа гэхэд яах вэ гэж өгшөө реформ хийгч яах вэ. Тэгвэл Сүхбаатарын юм баг байна. Энэ дээр орё бороо гэдэг. Тэгэнгүүт нөгөө нэг Сүхбаатарын маань одоо сайн ах байна те Капитан Монголиа гэж би дууддаг те Солгоо те Капитан Монголиа Зак Рэндалф те Монгол Зак те тэгээд тэрмэр одоо манай төөдөг байна саранхүү байна нэг жижиг золоо зол жаргал те Сүхбат гэ залуу тэгэл дамдын сүрэн мөрийн энэ байна те энэ хэд дээр орж ирээд за тэгээд бид идчихсэн нэр аада стажинхан гой босоо явсан бүгдээ гой баг гэж яг ямрыг би одоо жишээлбэл их тэнд гоё ингээд ойлгосон гэх юм уу. Хаагийн одоо ингээд тэр багийг яаж гоё зангидж байгааг те. За даагийг ол бас дахиад магтмаар байна те. Гэтэл Аги бол ийм амар зарчимчин байхгүй би тэр дотны айдалдаг хүн те. Цаадах чи одоо ингээд эхлээд нэг юм жилийн бүг гаргадаг байсан те. Ингээд жилд юу их дараалал бичдэг. Дараа нь сарынх болсон. Одоо бүр экспертэр болсон өдөр болсон баг. Өдөр нь бүр инсейн рүүгээ ороод цагийнх болсон. Одоо ингээд цагаар нь амьдралаа пландж явдаг. Өглөө хийдэж гэж босдог хүмүүс юм те амар тэр багийг яаж баацах вэ ийм амар те ингээл
коучтэй уух, коучгүй уух гэл те. Энэ миний нэг яриа та шүүлтэргүй яриа. Тэгэж үгээл те. Ингээл одоо жишээлбэл ингээл багаараас агаар салхинд гараал ингээл юу гэдэг чинь тэр багийг ингээл тэгснэ зөвхөн тэр арын юмараач биш. Талбай дээр гарангуут ингээд айгүй олон хувилбаруудтай. Айгүй олон ийм дутуу үед яаж одоо зооны хамгаалтаа яаж хийх вэ? Зооны хамгаалт нь хүртэл ийм хоёр сонголт Монголдтой тий. Тэр хүнээ ингээд саранхуу нөө бөмбөг тасалдаг хүмүүс нь жишээлбэл саранхуу талбай дээр байх үед хэдүүлээ урагшаа прессингээ яаж хийх вэ? Эндээ яаж хийх вэ гэл гоё юм хүн дээрээ тулгуурласан ийм гоё тактикуд айгүй ихтэй. Тэгээ тэрнийгээ ч гэсэндээ айгүй гоё гэж ойлголцоолдог. Тэгэл зүгээр ингээд нэг ширээ тойроод хөзөр тоглож явах үедээ хүртэл ингээд бодож сууж ирсэн. Хөөш тэн дээр ингээд жишээлбэл хүн зурчих юм бол чи өөрөө тэн дээр ингэх боломж байгаа үсттэй мэдтэй гэл ингээд хүмүүсээ хүртэл ингээд энгийн яриандаа хүртэл тоглогч нар айгуу гоё бэлдээл те. Тэр нь талбай дээр айгуу гоё ажилдаг те. Йоо яг өдөр ярьжсэн шүү дээ энийг гэл ингээд. Тэр нь оноо олж штэ ямар гоё юм бэ гэл ингээд ярьж боддог ч юм. Тэгж манах тэгж явсаар хагаад Алтан барстай зэтгүүлээд авраг аваад тэгээд 2-1-ээр Алтан барсыг тэгэж Алтан барс чинь бас нөгөө талд чинь айгүй лаг бүрэлдэхүүнтэй баг байсан. Тэгээд зооны багш тассан шүү дээ. Тий. Тэгээд юу лугаа ороод Супер лиг руу ороод тэр жил гой тоглогч нар авсан. Чадраа олыгаа авсан, Эрдэнэ далаага авсан, Цэлмэгийг авсан. Тэгээ цэлмэгч нь бас юм нэг. За ингээд нэг талбай дээр бас ингээд манай хүн багаач ирээд ингээд лаг гівүүл од болоод авахгүй ч гэсэндээ тэр багийг ард ямар гой баацдаг хүн гэжтэй тэр юм. Загнахын загин нь аргадахын аргад нь те инээлхийн инээлг нь ингээл ер нь цэлмэг багт байгаа үед айгүй гой түшигтэй байдаг байсан. Тэгээд явсараа манайх чинь бас хүрэл медаль тухайн жилдээ авч илаа. Тэгээд даанч нөгөө нэг холбоо 2 лиг хийдэг байсан үе. Тэгэхээр нэг юу гэдэг чинь нөгөө лигийг үздэг хүмүүсийн хувьд манай лигийг зарим нь хүлээн зөвшөөрдөггүй байсан юм шиг те. Медаль зүүчээд тахт ч наадах чинь худлаа лиг мэх гэж шиг те. Ингээл ер нь бол ингээл нэг тийм л байдаг байсан л та. Тэгээд бас монголчууд бас нэг тийм байгаа шүү дээ. Өөрөө үзэж байгаа юм их лагна гэж бодлоо. Тий. Би нэг өгөөсгээ те. Юуг нь үздэг гэдэг үг лээ. Хамгийн ойрын жишээ тийм үү? Хүн ингээ өөр өөрснийхөө сонирхолтой өөр өөрснийг үздэг юм бол үзэн штэ те. Тэгэнгүүт нэг сони юм юуг нь үзээд те. Наадга юуг нь үзээд байдгийа. На ямар ч утгагүй гэж яг шиг. Тэр үний үед л утгагүй байхгүй. Тэрнээс яг сонирхдаг хүмүүстэй бол тэрэн шиг утгатай, тэрэн шиг гоё юм гэж юу. Өөрийнхөө бодлыг шууд тулгаж байгаа байхгүй те. Тий. Яг юм тэр өглөө ерөөсөө нэг юм цэрэг ингээл дайнд явах гэж байгаа юм шиг л догтлолтой сэтгэл зүйтэй ингээл босч ирэл бүгд цуглж мөглаал те нэг юм юу гэдэг чинь тэр юм баялын амар гоё мэдрэмж штэ энэ саксны багт дотор байна гэдэг те. Тэгээ нөгөө нэг юу холбоотойгоо энэ MNBA те одоо Монголын үндэсний саксын бөмбөгийн холбоо гэдэг холбоогоо те өмнөх одоо тэр холбоо хаваагцсан холбооны нэг холбоо нь одоо манай тулаг коучийн холбоонд чи одоо тэдний лигт яваад байгаа юм чинь тэднийхээ лигтэй нэг аягүй холбоотой болсон. Хүмүүстэй нь холбоотой болсон лавга ахтай, төгс ахтай, тэгэл нөгөө нэг тулга ахтай те ингээл аягүй холбоотой. Яаж холбоотой болж байгаа вэ гэхээр энэ би чинь entertainment юмдаа аягүй дуртай хүн байгаад байгаа байхгүй те. Ингээл комеди эхлэхээс өмнө ингээл дуу хөгжим юмд ингээл тэнгүүд манайх ингээл 96 оны Chicago Bulls-ийн дуу бүх тоглолтынхоо урд тавьж эхлүүлээ л те ингээл бүх юм аягүй уйтгартай нэгэн хэвэн болонгод би тэрний очи амар компленттэй байсан байхгүй. Би одоо ингээд багт ингээд оруулж байгаа танаа лигт хөрөнгө оруулж байгаа юм чинь би гомдлох хэрэг байгаа үстдэг. За чи яамаар байна гэдэг. Наадах чи амар юм хэдүүлээ юм дээр үе модонд та нар бололтой гэл те. Та нар юм ASAP Fergie Амон ийм дуумуутай байна. Тухайдаг модонд орчихсон түү те. Амон наадхан тэр чинь бид нар саагаж гарч ирмээр байна штэ мэн штэ гэдэг. Тэгээ энийг ийм тэгээ дугаартай тийм юм биш би наадхан дээр чи ингмээр байна штэ. Ингээд зарламаар байна штэ мэн штэ гингүүд. Нөгөө ит чинь тулгаахыг ингэж байна. Чаддсан бол тэгвэл чи өөрөө хий гэд те. Тэнгүү тгийг шазруулаа би өөрөө хий гэд те. Тэгээ яг ингээд нэг удаа хийжсэн баг. Тоглогчд энэ баг дээр ийм дуу тавир энэ баг дээр ийм гэрлээ ингэж бүдгрүүлж агаад ингэж ингээд те хэдүүлээ ингэж ингээд нэг солиор бол юм. Энэ дээр нь би ингэж зарлж марлаа. Тэгсэн чи яалтчгүй нөгөө нэг манай үеийнхэн чинь
тим дуу муу яваад эхлэнгүүд саагаад эхэлж байгаа юм те. Яг NBA үздэг хүмүүс чинь хоорондоо handshake make зохиоцсон ингээл handshake make хийгээл ингээл тэгэл тоглолт эхлэхэд арай өөр уур амьсгалтай нэг юм. Айгу гоё болж исэн байхгүй. Тэгсэн нөгөө хэд чинь чи дахиад хийх үү нөгөөдгөө дахиад хийх үү гэл те. Тэгээд нөгөө авраг аваад саксны нөгөө нэг хобби бүр ингээд нөгөө нэг бүр ингээд ханцсан гэх юм. Толгойхоо одоор л хийдэх. Энд хитрхи ихт аврагыг нөхцөн ингээд те. Жохон зовоох байсан ингээд авах заваа те. Тэгсэн чи нөгөөдөл чи намайг чи дахиад нөгөө ажлаа хийх үү нөгөө ажлаа хийх үү гэв. Гэсэн чи ямар ажил байгаа гэсэн чи одоо нэг юм гоё ажил байна ингээд 3-3-аараа хоорондоо тоглолдог гэд. Тэгээ Монголд ийм нэг жижиг тэмцээн авч үзэх гээд байна гэд. Тэгээ чи юу агаад байдаг нөгөө нэг яриад идэг юм а хийгээчтэй гэд. Тэг гол нь англи хэлээр юм бин чи чадахгүй гэд. Тэг яа за барах болоо гэд. Тэг за юу ч гэсэн нэг үзье гэдгсэн чинь айтайхан болмоор ч юм шиг. Тэг нэг Тэмүүжин спорт ордонд болсон бахад ирч. Тэгэд нэг тэрмэр нэг айтайх хийгээ. FIBA-гийнхан хөрж иж мэрцэн нэг туршилтын юм тэмцээн хийгээ. Тэгэл зөвшөөрлөө өгсөн юм шиг. За окей монголчууд болж ийн гэд. Тэгээд талбай дээр челленжер тэмцээн хийх болол. Тэгэл их манай эхний тоглолт чинь нөгөө нэг домогт баг те. Нөгөө нэг Сербийн. үгүй Аз баяр санчер хийх юм байла. Маа сайн ч л Том мууш дөрөв. Тий. Моошо. Тоо моошо манай хэд маань те. Алтан үеийн дүрэн байна. Алтан үе болсон юм шиг. Тэр дүрэн маань нилээ нойрмог байсан юм уу? Эсвэл яа. Тэр чи яг нэг яг лиг дуусаад гэсэн шүү дээ. Лиг дуусаад нэг 2-3 хоног баярлцсан энтер явж байгаа дараас нь яг тэр тэмцээн чинь болоод тий. Нилээ юм орж ирсэн те. тэгээд ер нь орохгүй гэсэн чинь муушуу яасан гэлээ. Шагналын санд хийд юм байж тээ мааштай гэл баахан шоргосон гэсэн. Цап гэл орж. Тэгэл за очил бацаа ичээ гэл. Тэгээд тэр чи миний бүр ихний тоглолт шүү дээ. Тэ ахнарч дотор мó би ч дотор мó тэ. Ямар амар юм бэ гэл тэ. Микрофон барьсан хүмүүс алга ташаад байж. Сагс эхлээл ингээл эхэлсэн би ингээл юу ярихаа мэдгүй тулгаах ингээл хажууд хүрсэн. Нэг ийм царай гаргадаг шүү дээ. Юм ярилтаа чи гэл би бүр ингээд тэгэл юу ярьснаа мэдхгүй ингээл яриад эхэлсэн ямар тааш ингээл. Юу ярьснаа цанах. Тэгэл ингээл яриад эхэлсэн чи хүмүүс ингээл над руу хараад гоё бай. Шиг л байсан алга малга ташаал гоё байна мэн л гэдэг. За тэгэл тэр урмаа аваад өдөр чи яриад эхэлсэн. Тэгэл хүмүүс чи өстө гоё штэ наадах хийгээд байгаараа гэл. Тэгэл MC гэдэг нэг юм ажилтаа болсон гоё. Тэгэл MC-ийнхээ ажлаа хийж явсаар гал. MC-ийн ажил бол айгуу гоё л доо. Тэгээ тэнч нутгийн бага дэмжих тэр нөгөө нэг ингээд давуу ирэх нь байдаг те. давуу ирэх нь байдаг тийм амар гоё. Дэггүгэн шитэрэ гэл тэгт яг тий. Тэг чин цагаа харахгүй л яг зүтгүүлж байгаа хэрэг. Тэг гөгшин шитэрэ гэхэд яг тэгээ шидэл тэр орж байгаа байхгүй юу гоё тий. Баярлаа гэдэг. Өөрөө тийм шиг болоо. Би нэг PlayStation тоглоод байгаа шүү. Тэг бөмбөг авангуу бүргэгээ дараад. Тэгж тэгэл хамгийн хэцүү хүмүүс бол яг өөрсдийн баг хожигдоход тэр микрофоныг зүгээр ингээд тэнд нь шидээд зүгээр явчмаар гэртээ харимаар санагддаг те. Даанч тэгээд одоо цалин мөнгө авч байгаа ажлаа их бол Дуусахгүй. дуустлан тэгэл all right ladies and gentlemen буцаад шүү дээ юу ч болоогүй юм шиг те. Тэгээ хамгийн гоё мөчүүд нь тэр нөгөө Крокуст манай хэд маань 17 доо. тий. Тэр амир те. Авраг авдаг тэр мөч. Галзуу. Тийм тэр мөчөөс хойш одоо ингээл Крокус руу нэг яндаатай юм шиг санагдаад байдаг. За тий хөтөлтийн ажил аваад оронгод тэнд би миний комеди халаад байгаа юм шиг. Авраа орж ирээ лөө. Авраа орж ирээ л те. Тэр мөчүүд санаанд ороод те. Энд би хомборд юм а гэдэг. Тий яг үнэ. Тэгтээ нэрнгээсээ 17 оны тэр Австралитай финалцсан баг те. Тий Австралитай финалцсан шүү дээ. Бас мэдгүй тэр нь та хэд юу гэж бодчихсон. Би бол боломжгүй л гэж бодчихсон. Яа тэгэхээр Австралич юм бас Үгүй Шинэ Зеландтай финалт лөө Австралиг хоёрт мохоод. эхлээд Австралийг хожчихлоо. Мэдгүй ямар ч Австралитай тоглосон санаад. Австрал Шинэ Зеланд хоёртой л тэр зүтгүүлсэн ямар тааш те. Яа тэгэхтэй. Яа Тий. нөгөөг нь аим шиддэг баг бодож тэр Австралч юм бүр Бүх юм дөрмийн дагуу явсан гэх юм. өндөр юу идраатай тэгэл. Тэгээ за яхаа манай хэд яхаа баг энэ хүртэл яваад ирчлээ. Баг Тийм гоё болоо гэдэг шиг л бодчихсон. Тэгсэн чи ёо даврааж штт бид эдийг. Авраг авч гэж даврааж штт. Манай эдийн прайм үеэлтэй те яалтчих. Эсвэл бүр яг хядчихсэн үе л дээ. Тэгэл бүр яваал тэд чинь дэлхийн авраг руу яваал. Бүр ингээд хамт явж маавал айгуугаа хийсэн тэр мөчүүд. Содо хаашаа явсан бэ цогтой? Би Филиппин л ганц удаа явж үзчихсэн. Хэрэгтэй. Тий. Яг тэгэл ер нь хандсан юм шиг бас. бас тэгэл Ирд аваа явсан гэж чамаас. бас ирд аваа явж байгаа.
Тэгэл тэнд гоё одоо тэр бүрэлдэхүүн маань манай Мошо маань байсан. Биш Мошо солирч байна. Чоо манай чоо маань арын албанд солирч байна. Чоо маань байсан тэгэл одоо нэг багийн эмчнэр байсан. Тэгэл дээрээс нэг манай эхнэрүүд нь хамт дагаж явсан. Тэгээ бид нар хоёрын мань ихнэр дагаж яваад. Хоёр ихнэртэй явсан бол. Тэгээ явсан. Бидийг ойлгоод байгаа. Би ч хоёр ихнэртэй явсан бохгүй. Яасан бэ гэхээр бид идчихүүлэн гоё нөгөө итгэг хамт явах юм болоо гэдээ яваад идсэн чинь нөгөө тамирчны юу л оруулахгүй гэхэд тэгээ бид тусдаа буудлаа аваад тэгээд орж байгаа байхгүй те. Тэнгүүд манай ид чинь за содоноод ихнэр хараа. Тэнгүүд чинь нөө чинь за дааж гэж байна гэдэг. За хамт явъя мананд гарыг гэдэг. Орчуулга хийгээд хамгаалтанд байлаа хамт явъя шопинг хийх юм уу. За дагаа явъя гэдэг те. Шууд цагдаагаар тавлагдаад. Тэ шууд тийм би чи зүгээр тэнцэж баг тийм ажил хийгээл те. Скул полис шиг юм уу? Тэгэл манайх чинь бүр тэр амар штэ нэг Бразилийг хожиж байгаа юм, Оросыг хожиж байгаа юм те. Канад манаттай бас ихний тоглолт юу үзэж байгаа сүүл рүү бариулаад хожиж байгаа чигдэж байгаа юм. Эвгүй шүү дээ манайх ер нь. Филиппинтэй ч бас нутаг дээр нь тоглосон. Филиппиний нутаг дээр нь тэр Филиппин аренад чинь тэр их явж байгаа. Тэр том ордонд хүмүүс цуглдсан. Бүгд ингээл нутгаа дэмжээл те. Тэгэл тэр чи хоорондоо нэлийн контакттай тоглолт болж байгаа шүү дээ. Филиппин чи бохир тоглолттой тэгэл. Шүүгч нь үлээхгүй те. Шүүгч нь төлөвч амар юу тоглолт болсон шүү. Тэгэж хажаад. Гэхдээ хамгийн гоё сакс үзээд сурцсан хүмүүс гэдэг чи ямар гоё юм бэ? Манайхан одоо л хоорондоо суралцж чинь те. Гоё ингээд гоё сурж ийн гэх юм уу? Тэгээ тэмт одоо жишээлбэл ингээд ордон даяар Филиппиний дэмжигчд орилж жагаад манайхан чинь яг нөгөө сурснараа манай дөрөв газ уух юм аваад цутах гэжсэн чинь бүгдээрээ буцаад Монголиа болоо хувирчиж байгаа байхгүй те. Зочтой тийм гоё үдэж гаргаж өгч чинь те. Хэдий яжигдсан ч гэсэндээ ингээд тэгэл ингээд дүн баахан бацаанууд үүдээр нь цуглалцсан Монгол тамирчтай зураг мураг авахулаа те. Ерөөсөө тэнд ямар ч үзий яталтай байгаа байхгүй. Зөвхөн ихтер тоглоомын үед амар хатуу байсан. Тэгвэл тоглоом одоо дуусчлаа. Цаг дуслаа. Тий, цаг дуслаа. Одоо буцаад ингийн амьдрал руугаа орё гэдэг тийм. Бүр тийм гоё юу те. Бид Манайх нэг чинь яг та нар шиг дотор нь байгаагүй болохоор ямар ч тийм төсөөлөлгүй байж л шүү дээ. Тэгээ яг сонсонгуудаас гоё шүү. Тий, ингээл амар тэгж дэмжингүүд чи манай төртлээ айгуу урам авч байгаа хөө. Яасан гоё юм бэ гэл. Тэгэл хүүхдүүд зураг мураг авахуулаад. Тэгэл тэр ордны ажилчид Филиппин хүмүүс бүгдээрээ баяр хүргэж мөргөл те. Тэгэл арын өрөө мөрөөнд чи ингээл баяр хүргийн мөргий гээл шин матрет тавьж өгч байгаа л да. Цэв хүүтэн авчиж өгч. Бүтэн хүндлэлтэй айгуу гоё. Манайхыг хоцсонд бараг баяр хүргийг хүндэлж байна гээл тэгээд байгаа юм шигтэй нэг юм. Тэнгүүд нөгөөд ч уцаа оруулгацсан. Тэнгүүд чин зарим хитмэн одоо ч шүүлтвэргүүл ярий тий. Тамхи татчих тайвшрахгүй болохгүй дээ. Одоо гарсан. Тэ миний найз нар одоо. Тэгэнгүүт би тэрийг зөгцөлцсөн байгаа шүү дээ. Аваад очоод Филиппин нөгөө нэг хамгаалагч дээр нь очиж тэ бороо энүүгээр тойроод энэ арын чинь манай тамхилч идэх үү гэдэг. За окей. Цагдаагийн хамгаалтантаар тамхи татуулж шигшээ гэх. Нөгөө идэж уцаа оройлгоц тэ. Андаа заагууч юу гэнэ тэ. Би комент уншиж байгаа шүү дээ. Та нарыг тэдэн мянган хүү үзэж чинь. Юм ярьж ин. Хоо ямар гоё юм бэ тий. Йоо ямар гоё юм бэ. Цохиоч андаа гэл зүгээр нэг юм заал аваа ботодо тоглоод гарч ирээд гадаа нэг амардаг шүү дээ. Нэг зүлгэн дээр суудсан. Яг тийм дүр зураг миний нүдэнд харагдаж байгаа. Гэхдээ Монголд эн чинь бүр амар юм болоод байгаа байхгүй тий. Яг миний бие өвөө болохоор яг нэг юм зөвөр нэг боцоо жижиг тэмцэнтэй очиж. Манай эдийн сэтгцүүч гэсэн яг тийм тий. Саяны тэр юу мөн нэг ингэсэн чинь цочиж моццоо яач тий гэж хоорондоо инээж үнэг ерөөсөө дэлхийн тэмцээн тоглоагүй юм шиг уур амьсгалтай тий. Тэр чинь шүүгийн 8-д Азаас зөвхөн Монгол үлдсэн тэмцээн байсан шүү дээ. Америк ТВ-с Канада, Аз ТВ-с Монгол үлдсэн 6 баг нь Европ ТВ байсан тэгэл. Тэр балиашууд дээр гоё юм тий бас. Соёлтой. Тоглолт дуусаад цаг дуусаад алгацчаад Монголиа гэж нэгдэг бол. Тэгэл өстой нэрээ бид хэд чинь гоё нэрээ хідэн нэрээ 3 мандатаар 30 Монгол орж байгаа юм чи. Бөөндөө. Арга тасрахгүй шүү гэдэг. Яаж нутгийн үнэ тэнд үлдээгээ орох юм бэ? Ингээл гоё штэ ингээл сууж ангот. Араас нэг нь ингээл хэрэнгөт. Хөшөө бити наашаар зүгээр чигээрээ хар гэл. За мандатаа харшуу. За гош одоо хажуу дахиад нэг хөршөөс суудтай. Автобус руу ингээд орохоос нэг юм жоохон монгол хөвгт мандатын нарсан чи их бат дэлгөө плеер бэр. You're not player. Yes I am. Гэсэн нэг жижиг бацаа шүү.
Гоё штэ. Тэгэл би хүчил найзуудынхаа мандатыг аваад гээс хоол руу орох их сонирхолтой байсан. Мандат гээс орж хоол идчихэд гараад ирээ гээл. Тэр үед ямар ч турах бодол байгаагүй гэдэг штэ. Аминдаа гоё димдээ гэл. Манай 3-3 идэж амар хүзэр тоглодог. Тэр их хоорондоо их коннекшн үүсгэж өгдөг юм шиг байна гэж байна. Тэр ид чинь яг ингээд хүзэр болсон баг 2-2-ороо ингээд дурактан гот нэгнийхээ урдаас харсан. Марг үг хэлэхгүй. Маа тэгэл ерөөсөө яг ингэж таг. Тэгээ хоорондоо тэгээ холбогдчихдаг юм болоо гэж. Тэр хүзэр нь ерөөсөө тэр арын бэлтгэл юм болоо гэж бодоод. Тэгээд идэж яг ингэж яг гэснээр яг тэгэж хайж байгаа нэг юм пас эйгүү яваад бастай ингэж байна. Зөв ингэж ирүүгээр ингэж хөдлөхөд бастай. Миний PlayStation тоглох цаашаа бастай. Нэг ирүүгээр тоглож байгаа шүү. Нэг ингээ ирүүгээр зөөж штэ. Ингээд өгснөө пас хайж. Жин тэгээд тийш Ингээ хүрээд ирэл тэгээд. Янз. Билби ярьсан ч бас нэр гоё юм байна. Амар сонсогч штэ. Өөр тэгээ гоё хөшигний ард юу байна? Өөр хишгний ард юу байна гэдэг. Нөгөө төрөө юу яхаас гоё. Шинаад гоё. Тэр юу амар гоё штэ тэр. Энэ нууцаа би ярих гэж боддгийн. Гэтэ нөгөө нэг яг Sprite А-гийн аврагын төлөө гараад ирсэн тэр чинь 1-0 ахгүй. Тэгээ хоёр дахь тоглолт нь болохоор бүр миний төрсөн өдрөөр заяа. Нөгөө хэд чинь за төрсөн өдрөөр авраг авах нь штэ. Гэтэ чинь нөгөө төрүүлж 2 байцсан те. Нөгөө хэд чинь бүр тэгэл за бити тэгээд авсныхан дараа тгийм гээл. Тэгэл үжсэн чинь манайх 5 тоглогч нь тоглолтондоо ирээгөө. Яагаад ирээгөө гэхээр тэнд оюутны лигийн авраг шалруулах болж байгаа. Оюутны лигийн аврагын төлөө Сити гараад ирсэн. Сургуулаасаа. Ситигээс чинь дамдын сүрэн байгаа юм, саранхуу байгаа юм. Манай тэмцэгч отхон төгсөн байна байгаа юм те. Манай багт байлаа шүү. Манай амар баг байдаг. Өөч тэмцэгч байгаа шүү. Өө хил амам дийлдэхгүй. Яг одоо бодох нь манай отхон төгс яг тэр ажлыг хийдэг байсан ах шүүгч. Та нар бэж. Би ирүүл хил амаар уучраад одоо шүүгч нар ганцаар очно те. За өдрийн мэнд манайхаа. За яг юу болов болоо. Айгуу юм бифтехнэр ярьж мэрдэг те. Асуудал шийдэл. Тэр хэдийгээ би ингээд авах гад Тэмүүчин дээр очицсан оюутны лигийн тоглолтод болоогүй. Тэнд манай тоглолт эхлэх гээд байдаг те. Тэгээд манайх тэнд нойлуулах гэдэг байгаа байхгүй хамгийн амар нь нэвсүүлээч илүү байгаад байгаа байхгүй. Тэг чин заавал Sprite аруулаа байж эхэлнэ гээд. Тэгээд энэ дээрээс нь ирэнгүү тэр ит чин бас аншаартай оюутны лигаа тоглолтыг 20 оноос салгаж өгчөөд 4-р үед дот курсынхаа дүүнер даатгаж өгчөөд надтай явж байгаа шүү дээ. Коуч нь за яв Sprite-ийн авраг руу яв гээд. Тэгээд машин цууцсан би ингээд давхиж байгаа шүү дээ ингээд нөгөө нэг Тэмүүжин рүү. Тэгээ манай туслах тасгалжуулагч тамжид байгаа байхгүй юу те. Тэгээ за одоо юу нухуу яри гэ те. Тэгээ хазар тэр өдөр хожигдсан. Хожигдог бол бөөн ашиг одоо ч сэтгэл зэвтэй юм те шиг. Та яа нойлох гээд байна гэсэн чинь. Андаа 5 минут гэсэн чинь таами. Nooш гэж тог таслаа гэж уц тасалдаг. Орсон ч ордон тог тасарч басарцсан. Бүр тийм ширүү. Тийм ширүү. Амиа тавьж байгаа юм чинь тэрэнд те. Тэгээ тог ирсэн чи харуулаа болоо цогц богцсон. Яа. Амар уус бүхнийг хийсэн биз дээ. Алтан барсын фэнүүд бүүлэхгүйгээд яах юм тийм муухай юм хийж байгаа юм чинь тийм. Ичээч та нар ичээч л гэдсэн. Тэгээл яста нэрэ ичих нүрээ илгэндээ наагаад бараг 30 оноогоор хожигдож байгаа хөх тэр тоглолт. Карма рейсрэл. Угаасаа шудрах бусаад хийгээд хаан чи юм хажилт хөхгүй те хол явахгүй шүү дээ тэр. Тэгээд нөгөө нэг муухай юм хийж агаад тийм байдалд орчиж байгаа юм. Дээрээс нь 30 оноо салаад хожигдчихж байгаа юм. Тэгээд нөгөө хэд чи нөгөө нэг оюутны лигийн авраг авлаа гэдэг юм баярч байхгүй болчихж байгаа юм ингээд. Тэгээд нэг л их юм кармагаа мэдэрсэн амтд тэрэн дотор тэгэл одоо яах вэ гэл. Тэгэл за 3 дахь тоглолтын дээр одоо зүтгүүлье гэл те. 3 дахь тоглолтын дээр ингээ сайхан зүтгүүлье гэл. Тэгэл 3 дахь тоглолтын дээр Азаа ихч дээр АГФ дээр очиж исэн юм. 3-3-ын нөгөө нэг арын алтанд байдаг Азаа ихч мэгч дээр очиж юм бахан сэтгэл зүйн зөвлөгөө аваад. Тэгэл 3 дахь тоглолтын дээр явж ороод нэг 6-7 оноогоор ч үлээ хождог баха. Тэгэл тэр тоглолтын дээр ялтчихгүй манайх бүр яг үлрэлт яаж тоглож исэн шиг аюулаг тоглосон. Эсрэг багч гэсэндээ нилээн баранктай тоглосон гэх юм уу. Нилээн turnover аягүй ихтэй тоглосон. Тэгэл яг манайх авраг аав гэж байгаа юм шиг нэг тийм. Тэгэл тэгж тоглоод тухай тэгэл аврага авч исэн да. Тэгэл нөгөө нэг мөнгө өгч исэн багийн захирлуудаа цам мөгийн өгөөл аврагын малгай энэ төр өсвөлөл аврагын бүгж мүг зүйлвэл манай Sprite чинь бас шагналууд нь хурах те. Гоё штт тэгэл.
одоо таарах подолк гэн энэ л нэг аврагын бодоод би ч ихэд өмсч юм өмс. Зураг мөргөний өвч 6 мөн гараад. 6 гэдэг. Аврагын бодолк л аврагын бодолк. Аврагын малгайн энэ дээр нэг жижигхэн тоорцох шиг гэж юм гэдэг. Тэгэл өстө нэрээ үр цайтлахаа баярлж илаа те. Одоо тэгэл амар гоё штэ манай ингээл ээжсэн төөдөг мөдөг мэн ингээл металл циталд айгүй өнгөтэй явж байгаа те. Ингээл тэр тоглогч юм ингээл карьер болол айгүй мундаг те. Ингээл манай багаас гарсан ингээл тоглогч нар бас байгаад байгаа хөө. Тэгэл ингээл холоос хараад хөө баярлаа л те. Чимээгүй алга тушаал. Чимээгүй дэмжээл ардталтна. Анхны амбассадор нөө. Тийм тэгэнгүүт ч одоо нөгөө нэг 3-3 дээр чинь нөгөө манай лагер дээр айгүй хэрдэг хөөг. Энэ монх зонх энэ ид чинь зам болонгот нөгөө нэг анх эн чинь нөгөө нэг ингэж эхэлсэн. Азийн оюутны авраг хөлөө Монголд болдог. Манайд авраг болдог. 16 он уу? 16 оных л. Тий 16 онд болдог. Нисгийн ордны. Тэрэн дээр юунд хандгаатай тэр ид бэлтгэлд гарцсан бэлдэж байгаа байхгүй юу? Одоо бодонгууд яг All Star баг байгаад бас тий бүх бүрэлдэхүүн амар бүрэлдэхүүнтэй тий. Тэгээ тэр багийг чинь тулгаах хойно дасгалжуулж ийн гэдэг. Тэгээс одоо энэ хэдийг нэг сэргээх хэрэгтэй байна гэд. Тэгээ танаа лагер дээр хэдэлээ нэг гой өдрөө хоол идэхүү мэдхүү гэд. Тэгээ за тгийл да мгийл да гэд. Тэгээ өдрөө хоол молоо идээд ингээд эхэлчихсэн чинь нөгөө нэг манай найз нар чи яхад давртгаараад айлын хөлтөд нөгөө явахгүй гэдэг ч тийм тэрэн шиг тэнд хонжсноос багын содогийн тончилтэй агшаа магшаа гэдэг гисэн чинь тулгаах. За тэгвэл тэмцээн болтлоо энд нэг гой сэргээд 3 хончих юм уу содо болох уу гэдэг. Тгийл та гэд тийм. Тгийл та. Дахиад нөгөө захирлууд руугаа залгаад. Та шигшээ нэг 3 хоног гоолох уу гэдэг. Тгийл та ямар гоё юм бэ гэх нөгөөдөлтэй. Монгол хүн болсных үнцгэг үзлийг нь ажиллуулж өгөөл тийм. Тэгэл ч та гоё нөгөөдийн хоолонд юм бэл маань лагер дээр 3 мөрөө хонжсон баг. Тэгэд ирж явахдаа нэг юм мэрэгэн санаа гаргаж ирсэн байхгүй тэрийд. Манай саксны шийд юм жижигхэн. Тэгсэн чинь одоо энэ 3-3 чинь шал юм угсраад ингээд жижигхэн ингээд угсарчдаг. Тэгээ нэттаас ингээд яг чи мэрэгчлэхийг нь авдаг юм а гэхэд ядаж яг дөөрөөгөө хийцэн амтхан байдаг юм бэл ш. Тэрнийг аваад чи талбайгаа нэг жоохон сунгаа барьчаач гэд. Тэгээд ерөн гот бас нэр яага байж болохгүй гэж гэ. Тэгээ тэрнийгээ ингээд бас нэг гой лагер дээрээ талбайгаа сунгаж бариад. Тэгээ сунгаж бариад бас их гоё юм болж байгаа хөх түүнээс хойш. Нөгөө манай 3-3 ид чинь гоё ирж бэлтгэл хийдэ болж байгаа хөх. Тэнгүүд нөгөө 3-3 ч айгүй гоё спорт болж байгаа хөх. Хүнд нөгөө нэг цөөхөн төсөв багтай спорт гэх юм уу. Тэгээд Тэ бас тийм байна. удаж амархад ч гэсэндээ манад ороод нэг 4 хүн багт шингэчихэж байгаа хөх тэнд бас нэг хөрх. Тэгээ гарч ирээд ингээд 4 хүн. Тэгэхгүй 12 хүн байрлуул эн чинь бас эхнэр хүүхэд комплейн хийн шүү дээ. Юу болоод байна гэдэг. Сагуг өвчсөн хогоод л байна. Тийм хонхоод л байна шүү дээ. 4 хүн болоод байгаа аахгүй те. Тэгэнгүүт чинь манай хэд чинь ингээд бас нөгөө нэг ингээд зааланд бэлтгэл хийж байгаа тэмцээн рүү явчихлаэр ингээд одоо самбарын ард ингээ хан байгаад тахаар шидэгч нар юм жоохон баримжаатай шидэд байгаа аахгүй те. Тэгээд тэд чинь тэгж зааланд бэлтгэл хийж байгаад яваад очингууд юм шууд задгаа баримжаа байхгүй болчихсон. задгаа бол ард нь шууд юм уул ус харагдаад эхэлж байгаа аахгүй те. Тэгэнгүүт нөгөөдөл чинь юм жоохон эвгүй шидэд эхэлдэг гээд. Ингээд яг окей лагер дээр одоо энэ задгаа талбай дээр тоглох юм чинь лагер дээр очиж гоё бэлтгэл хийгээд. Тэгээд тэр ид чинь гоё ийж хонж бэлтгэл хийж юм. Тэгэнгүүт ингээл ер нь монголчууд нэг нэгээ ямар гоё дэмждэг юм бэ гэдгийг энэ дээрээс ингээд гоё чилэл чадах ядгаараа гэх юм уу чадах чадхаараа тэгэл ингээл за миний чадах юм ийм байгаа юм байна тий. Тэгэнгүүт ингээл манай гэрийнхэн минийхэн хүртэл ингээл айгуу гоё дэмжиж чинь. Тэгэнгүүт манай хөрш хашааныхан хүртэл дэмжиж чинь тий. Нөгөө ид чинь хаваас Европ руу тэмцээн тоглох гээд байдаг. Тэнгүүд тулгаах чинь шууд шөнө 2 цагт босгоо шийдүүлж шиж байгаа тий. Яг өөрсдийнх нь тоглох цаг дээр нь ингээд 3 цагт магт гаргаад гүйлгээд мүйлгээд ингээд каноста тэдний чинь тойруулаад залуулаад ингээд бэлтгэл хийлгээд эхлэнгүүт чинь бөмбөг залаад эхлэнгүүт чинь нөгөө хөршүүт чинь комплейнт эхэлж байгаа байхгүй тий. Тэнгүүд ингээд өнөө очроо хэлж байгаа гарч ирээд тэнгүүд чинь хөршүүт чинь оо ямар гоё юм бэ гэх тий. Тэгвэл аим шүү Чанга зал гэдэг. Өстой гоё юм шүү дээ. За би тийтэй бол. Дахиад хаалгадах шиг дахиад нэг хүн өнгө. Нөгөө ах чи хүүхдүүдээс ирээцэн хүүхдүүд нүүднүүдээ нөх. Зураг авахулж идэх үү. Тэ. Хүүхдүүдтэйгээ зураг авахулж штэ. За бид нар одоо илам ихгүй. За окей та нар сайхан бэлтгэлээ юм ийм. Тэгэл ингээл амар гоё монголчууд нэг айгүй гоё дэмждэг аах тэ. Тэгэл тэр дэмжлийнх нь хүрээнд тэгэл явсараа гал манай 3-3 бас айгүй гоё айгүй их хөгцсөн. Тэгэл явсараа нөгөө октоудын бэлтгэлийг хүртэл хийлгэлээ штэ. Октод ч манад бүр сар баг ингээд тэгсэн. Яг олимпиас өмнө. Тий, яг олимпийн өмнө
сар яа тэр ид чинь тэгэл эмхтэй хүний гоо сайхан майхан бүх юм залиаслал тий. Тэр халуун наранд уул руу ингээл гүүчээл. Тэгэл яг манай тэр уулнаас гүүчээд ирэх замд нэг хэсгэн машины шороон замаар ирэхээсээр аргагүй. Тэрүүгээр чи машинууд ингээ шороод татуулаад хөлсөн дээр ингээ шороонууд наалтаал тий. Эмхтэй хүмүүс ингээл тэгж орж ирж байгаа хөөхгүй тий. Монгол гэдгийн ард тий. Сааралт зорж ирж байгаа. Сааралт зорж ирж байгаа хөөхгүй тий. Тэгэл ингээл тэнд тэр гоо сайхан цаашаа зүр балга ус тий. Тэгэл ингээл усаад бүр ингээл уугаал ингээл нэг модны сүүдэр доор ингээл нөө шумуулнууд нь айтайхан амраачихгүй шүү дээ ингээл. Хоёр гарын байн ажиллагаас та тий. Байгалийн коуч нар тий. Ингээ хамгаалттай болгоцсон. Айгуу сайн Гар дэшээ. гар ажилладаг болгоцсон. Тэгж мэгэл тэгэнгүүт чи нөгөө нэг лагер дээр усанд орох нөхцөл бас айгуу хомс. Тэгээд яг хуу лагер дээр нөгөө нэг усанд орж болно. Гэхдээ манайх нөгөө нэг 5 тонны йонкс дороо дүүрдэг. Тэгэнгүүт чи нөгөө нэг өдөр болгон усанд ороод ах боломжгүй гэх юм уу? Өдөрт за яг өдөр болгоо орлоо гэхэд өдөрт 2 орох боломжгүй. Тэд чи өдрийн 4-5 баг бэлтгэл хийж байгаа шүү дээ. Тэгэнгүүт чи боломжгүй болчихно. Тэгээд тэд чи нөгөө нэг хөрхи айлд байж байгаа хүмүүс болохоор эдийн засгийн химнээд нэрлэхэд ингээ те. За яг вэ гэх те. Өнөөдөр хамгийн багыгаа усандаа оруулчих да гэх те. Хулнаа алчаараа барьсан. Баяр таа гэдэг. Тэгж үгээл одоо жишээлбэл тэгж үгээл нөгөө хэд чинь айгуу гоё. Тэгэл лагер дээр чинь айгүй олон бэлтгэлээ. Тулгаах дасгалжуулагч масгалжуулагч энэ чинь нөгөө нэг ажуунаас нь яа юу ярьж ийнэ гэж сонсон гот чинь. Айгүй хэцүү байхгүй яг дөгшгний ардах юмнуудыг ярихад бол те. Ингээд яг үннийг ярьж байгаа байхгүй те тулгаах бол одоо юу гэдгийг бүх монголчуудын ирчүүдтэй найдлага тавьсан байсан гэд те. Ирчүүдтэй найдлага тавьсан байсан. Ирчүүд гэсэн те. Охтууд бол одоо баг та нар санаа амар явж исэн шүү дээ гэд те. Ингээд бэлтгэл та нар ингээ ирж исэн үү гэд те. Ингээл одоо зарим нэг нь ингээл загнаал те. Хэл энд бид нар ингээд зүтгэж зарим нь ингээл уцаа салгаал та нар алга болж исэн бидтэй гэл те. Хэл ирчүүд охтууд ч гэсэндээ яг үндээс тийм л юм шиг байна. За ирчүүд л охтоо гэд те. Бас нэг ингээд нэг бие гаргунд нь жоохон гаргацсан байсан юм шиг те. Жоохон сул тавьсан байсан. Гэтэл карма чи ирж байгаа ингээ те. Одоо тэднэрт бэлтцсэн байсан хадаг яндрууд одоо бүгдээрээ бацсанда та нарт ирж гин гэд те. Яг тэр үний ярьж байгаа байхгүй те. Эднэрт бэлтцсэн байсан бүх гавьяа шагналууд одоо та нарт зэхэд эхэллээ гэд. Одоо та нараас нэхэд эхэллээ гэд. Тэгтэл та нар санаа амар явж исэн чи одоо яав ингээд тулаад ирсэн одоо бид нар инглээ талбай дээр бид нар ийм юм ач хийж чадахгүй, тийм юм ач хийж чадахгүй байна. Одоо ингээд нөгөө нэг тэр багийн тэр орны тэр ингээд хүрээ. Тоглох хүмүүс нь ойлгомжтой юм чи те. Тэр хүмүүс ингээ хүрээд ирэхлээр тэр одоо бид нар яаж чадах юм гэт. Тэгээд ингээд чадахгүй. Тэр нөө бэлтгэл хангагч нар айгүй хэрнэ. Нөгөө нэг өөр 3-3 багийнхнууд ирнэ те. Манай нөө Сөхбаатын их сайхан майхан цэлмэг мэлмэг тэгэл сансар мансрынхан ирнэ те. Тэгэл эргэжтэйчүүд нь ирж бэлтгэлийг хангаж өгнө мөгөн. Тэгэл чи тэрнийг тэр вэ гэж бодоод тоглол могол гэл те. Испани өндрийг на кадрыгаа вэ гэд орооч морооч гэл ингэж мигэнгүүт те. Тэр чинь кадраач бүдүүн штэ гэл те. Чи кадрагаа барахгүй байж гэл те. Нөгөө ингээл ярьж байгаа байхгүй те. Тэгэнгүүт чи нөгөөтг чинь ингээл тэр нөхцөл байдал мэдлэл аим. Тэгэл бүгдэнд нь гоё ингээл хэд нөгөө нэг одоо тэр чинь кино хийнэ гэж яриад байсан шүү дээ. Бараг кино болохоор ихгүй энэ тэр цаг мөчүүд жишээлбэл ингээл уйлдаж одоо ингээл бодонгот төртөл нүднээс нулимс хийлгэж мэлгэнээд байдагтай ингээл нэг өглөө тэдний буух өглөө ингээл гэрийн хаалга тогссон чинь ингээл шигшааг бүгд ингээл зогссон те. Ингээл бүгд гоё бэлэг барьсан ингээл бид нар явлаа баяртай гэл ингээл манай хүүхдүүд гарч ирэл ингээл бүгдөө баяртай гэл Япон руу гаргаж өгч байгаа шүү дээ ингээл баяртай гэл. Тэгэл тэр мөч амар гойтой ингээл хадаа батан гот хүртэл. Ингээл юм оюун зөүлийн амтан болсон шүү дээ ер нь. Тэгэл ингээл 3-3-ийнхныгаа бүгд ингээл за ингээл баяртай эргээд болцох. Нэг гэр бүл болсон байгаа шүү дээ. Хүүхдүүд хүртэл ингээл айгу татан болцсон. Тэгэл нөгөөдүүлийгээ буцаал ингээл лагер дээр нэг ч хожил байхгүй савуулж байгааг ингээл зурагтаар үзэх бас амар бас хэцүү байгаа юм чи ингээл те хүүхдүүд дээр өгөр уйлтаал ингээл те ятаж ганц хожил гэл ингээл те. Тэгэл ингээл чанга. Уухийн зөөлхөн айдан болсон гэх те. Спорт гэж энэ бүхнийг мэдрүүлдэг байхгүй харин. Үнэхээр зохиож аханд нэрээ би ерөөсөө энийг бас мэддэгчгүй юм байна. Ингээд содоогонд яг нэг ганц нэг тэг бичлэг яваад энэ төр явж идэг шүү дээ те. Энд ч байж нэ тэрэ гэд тэгэхээр бүр ингэж яг гоё байрлуулад одоо юу гэдэг энэ Монгол улсынхаа саксофоны хөгжлийн төлөө бас
амар том хувь нэмэр оруулсан явж исэн байгаа хгүй. Тэгэхээр одоо энийг би мэдэхгүй байна гэхээр чи үзэгч 7 өнөөдөр бас айгүй гоё юм сонсож байна. Одоо ингээл ингээ нэвтрээ гараад ирдэг байхгүй шар уснаад чи. Нөгөө шар уснаад нөгөөдөр чи ингээ шар уснаад ингээ яриг ингээ сонсож байхад л ингээл гоё бахархаал тий. Гоё яла. Тэгэнгүүч манай ч нэг бас очихоос өмнө бас нэг жоохон хэрүүл тэмцэлтэй те. Бас нэг жоохон тим юм амтай. Тэгэл тэрнийг ингээл бас хажуунаас нь ингээл бас ингээд нөө мэдж байгаа шүү бүх үйл явц процесс яг юу болоод байгааг ойлгож байгаа. Тэг ингэж байгаа. Дан шийдвэр гаргах төвшний хүн биш те. Зүгээр сонсож хант гунхаас өөр ямар ч боломж байхгүй. Тэгэл ингээл ямар хэцүү юмтэй гэл ингээл. Тэгэл спорт гэдэг чинь ямар хэцүү золиостой юмтэй. Ямар хэцүү юмтэй гэдгийг тэгэл бас ингээл ойлгож байгаа байхгүй те. Комеди бол бас ингээл жишээлбэл ингээл бүх насаараа хийгээ явж болохоор тий. Тэгтэл спорт бол ингээл нас мас аймаг бэртэл гимтэл бүх юм ингээл заагалчиж байгаа хөөхгүй тий. Тэгэл ингээд бас ямар хэцүү юм бэ гэл ингээл. Болроо молроог энэ төр амар угалдаг бол амар юм харамсалтай юм болчих жоох хөөхгүй тий. Бэлтгэл дээр хоорондоо мөрөлдсөн шүү дээ. Бэлтгэл дээр хоорондоо мөрөлдөж байгаа. Хинтэй ч мөрөлдөжлөө дээ. Ламка болроо мөрөлдсөн л гэж сонсч ирсэн би бол. Тэгэл бүрэнгээ уучж байгаа юм гал. Тэр чи одоо бас нэлийн дөгцсөн байсан шүү дээ. Ер нь бол явах хугацаа. Тэг нэг би тэрийг нас сонсч ирсэн болохоор сүүлд харафтад бас өнгөрсөн жил байсан чинь яг плей-офф эхлэхээ заяа. Тэгээ бид ч бас гант дээр очиод байрлаад бэлтгэл хийлээ. Тэгвч дахиад нөгөө болроо чинь нэгэнтээ мөрөлдөждөг хөөх. Тэгсэн чинь бүр яг голын дунд гараал бүр амар муухай ойрлол. Йоо тэгэнгүү чинь дахиад сонирн болчих юм чи. Яа нөгөө нэг яг олимп болохын өмнөхөн мөргөлдөөл ингээл яажсэн хамраа уулж ирсэн яг тэгсэн чи яг нөгөө хамраал дахиад баг углаа ич ухааны бодтол тэгэл авч байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чи нөгөө өмнөх мэдрэмж нь орж ирээд өөрт нь тэгээ ингээ айнгуудаа жоохон ингээд чанга оролцсон. Дахиад ингээ уулзж байгаа юм болов гэдэг мэдрэмж авангуудаа чанга ингээд орицл юм байлээ л та манай ба. Тэгээд азаргаа айгу байсан. Тэгээд ер нь бол тоглол явсан. Гэхдээ тэр нөгөө мэдрэмж чинь тэр одоо баг хэдэн жилийн өмнө 5 жилийн өмнөх биш ээ 4 жилийн өмнөх мэдрэмж тийм үү? Яг өчигдөр юм шиг орж иж л байхгүй тэр хүний дотор бол. Тэгээ дотор хэлсэн мэн гэсэн үг шүү дээ. Тэгэл гинт аим мухайрлал бүр ингээл яг заал бүр даяар ойрлол тэгэл яасан зүгээр хамар уу гэж очиод яг ингээл асууж хамар гэж аахгүй яа. Тэгэл нөгөө өмнөх хамар нэ та гэлтгсэн чи азархаа айгу тэгээд дараа нь би мө явуулаад ямар муухай ойрлдог шаар байж чи одоо хүн айлгаад хэлд орохоор ямар муухай хэлдэрд ингэдэг шиг хүн айлгаад гэдгсэн чинь би яг тэгтээ нэрнгэс яг хуугалчлаа л гэж бодсон гэж аахгүй. Тэгэл тэр мэдрэмж чинь тэгээд стилийг л үлдсэн байж л аахгүй тий. Амар яа. Тэр чинь тэгэл зургуулаад тэнд ингээл бас хөдөлмөрлж байгаа шүү дээ. Тэгээд бас ингээд дүрийн аавна гэдэг чинь бас ингээд аюу хэцүү байхгүй тийм. Тэр бас ингээд шийдвэрүүдийг ингээл одоо ингээл хүмүүс буруутдаг шүү дээ тэгсэн ингээл тий. Одоо ингээд тэр болоод өнгөрсөн юм шийдвэр гаргаж байгаа хүмүүс ч гэсэн бас хэцүү байхгүй. Тэд нар ч гэсэндээ бас тэр бүх хэцүү сонголтуудыг хийсэн. Тэгэл тэдний ч гэсэн болрооч гэсэндээ ингээл бас хэцүү. Яг ингээл нүдээр тгийж хөдөлмөрлч тэр бүх зүйл байхгүй болчихж байгааг харахлаар ч бас чангалтай. Би нэгэ үүрж хөөгөл тэтэрч. Нэг эрэгтэй хүмүүс шиг. Тэгэл дээшээ доошоо ерөөсөө тэр бүр үнээр л нэр ингээс амар илтгэлээс. Манай нөгөө нэг коуч сөнг уугна. Уугийн брочин гоё тэнд нөгөө нэг юм Симба кинон дээр юм зөвхөн Симбан л эрэхтэй байдаг штэ нэг зовдортой тий. Үлдсэн бүгдөө нэг юм эрслэнгүүд яваад байдаг штэ. Яг тийм. Өглөө басаа тэр лагер дээр чинь тэгээ нөгөө нэг зөвхөн шорттой гарч цам өмсгөчгүй нэг юм шалдан багийн шорттой гол явж штэ. Зовдортой. Бараг таавч гэхгүй тий. Зүлгэн дээр ингээл. Зовдор нэмжээ. Га зовдортой баг тий. Заалж болсон шүү. Хоолой тэр ингээл тий. Гоё нөгөө хоолунд хийгээл тэр авир чи зүгээр бүгд яаж чи чинь ковид үе явахгүй. Тэгээд нөгөө нэг яг хэцүү айл руу орж байгаа гэд ингээд одоо гадагшаа явна тэр чи олимпийн хороо явж хувцас авах ёслол болж байгаа юм нэг газар очиж ерөнхийлөгчтэй уулзсан дэлгийн нэгдсэн юу болно л ингээл хот руу байн орох ажил орно. Тэгэл ирэх болгондоо нөгөө нэг хамарлуугаа тэд нар чинь төрөвчсөн шинжилгээ өгөөд за ингээд хараа бас нялхноотой хүмүүстэй айл руу орж байгааг гэд ингээд юу өгч шүү гэд тестлчээд орж ирж гин гэ. Тэгээд нөгөөдөө чинь тестлчээд орж ирж тэгээд тех болгондоо хамар руугаа хатгуулаад ингээл. Яг гэл тэр бас тест чи эвгүй шүү дээ. Яа тий. Яг хүнд цаг хэцүү цаг байсан л та тэр бол.
Тэгэл тэр ер нь зүгээр бас 6 тамирчин бэлддэг бол тэгэл ялчгүй ковид мовидтэй холбоо ботсон ч гэсэнтэй. Бид нар энгийн үедсэн бол айгүй бол 6 мургааг бэлдээчгүй ч ер нь бол тий. Тэгч яг нөгөө ковидтэйс учраас хэрвээ нэгнээс нь ч юм уу, хоёроос нь ч юм уу илэрхийлэн бол арыг хүмүүс бэлэн байх хэрэгтэй шүү дээ. Одоо нэг сансрын нисгч нарыг яг тэгдэж жааш тий. Яг л нисэх юм шиг 3-6 жил ингэж бэлтгэлээдэг. Өдөр болго яг нэг юм аа ингэж рутин бүгдийг ингэж эхнээс нь дуустал бүр баа байггүй зөө. Ингэж хийдэг. Тэгээ яг нисэх болонгуудаа нэг 3-4 хүн л нисдэг ч гэдэг юм уу те. Арталт нь дахиад нэг 3-4 хүн гэд яг адилхан л хийсэн шүү дээ. Би ч явсан. Тэгээ содооч явсан, цэвлэж явсан. Ямар ч ялгаагүй ингээд бүгд ингээд чаддаг. Мөртлөө яг тэгэл тал нь үлдчихэл байгаа хөөх. Тэр бас амар байгаа зү. Тэгэхээр яг спорт одоо маа сакс ч гэсэндээ бас яг адилхан. Яг л тийм золиостой. Яг явах юм шиг, яг тэмцээнд орох юм шиг бэлтгэл хийн. Яа, ингэ мэнийг ярахараас л. Гэтэ яг тэр нэг ингээл одоо хүн болгон л зөвхөн сакс сэтгүү эргээл амьдралаа бодонгууд ингээл бидний чинь алдаа оноо бүх зүйлийн нийлбэрлэн дээр хурж ирж авчирч л одоо оноо нээж иж алдаа нээж иж одоо юу гэдэг тэр бүх зүйл байдагтэй тэгэл ингэж ирдэг. Тэгэнгүүт маш ихээр харамсаж ингэж уйлж исэн ч юм уу тэгж мэгж ийснийг харж исэн тэр хүн тоглогч нарыгоо эргээд ингээ баярлж байгааг нь харахлаар гоё өмрөөснэй гээл айгуу гоё таатай гоё ч тий. Одоо жишээ нь ингээд бас баяр хүргээ те. Эмлигийн авраг оллоо штэ. За баярлалаа. Эмлигийн авраг за эмлигийн авраг дээрэс нь одоо манай Богигийн бан гарж ийн үү те. Богийн бан гарсан. Одоо ингээд эн чинь бас одоо ингээд аягүй сайн түрүүн хэллээ штэ ингээд Богиогоо одоо ингээд ингээ харангуй Боги надад аягүй хөгшөрцөө харагдаад байдаг байхгүй ингээд анх ч болвол яг ингээд baby face-тэй байдаг бах та те. Би минь baby ингээ байдаг бах та. Нөгөө ингээ гарч ирээд дохож мохдог спрайтинг slam dunk man хийж байгаа тэр үе муу юм те. Айгүй baby царайтай байдаг байсан. Тэгээд одоо team baby face-тэй байх үеэс нь Богиг одоо жишээлбэл ингээд дэмждэг те. Яа Боги гой мой гээл. Тэгээд бид чинь дараа нэг усын аврагт Blue Dragon-ороо гэдэг нэг тэмцээн дээр ингээд нэг юм бас яг тухайн үеийнхаа лаглаг бүрэлдэхүүнүүдийг цуглуулад нэг гэл айгүй орж. Тэгэхэд Боги бас манай Blue Dragon өмсгөлтэй ингээд тоглож магалтай байсан. Тэгэнгүүтээ ингээд Боги чинь ингээл бас асуудал драмад орол те ингээл буцаал ингээл тэгснэ одоо ингээд буцаад дээдлэгтээ орж ирэх цаг ингээл зэнгүүд баялж байгаа байхгүй вау тэгэл ямар ч агуу баатрын түүх ингээ акт 1 2 3 байдаг гэдэг байгаа шүү дээ эхлээд ингээд явдаг дараа нь тэр нэг ёроол руу ундаг дараа нь буцаж ирээ тэр ёроолд унсан цэгээсээ илүү их өндөр цэг дээр ирээд дуустдаг ингээд акт 1 2 3 үзэгдэл байдаг гэдэг байгаа байхгүй те тэгэхээр Боги мэн буцаад тэр акт 3 үзэгдэл рүүгээ одоо орж байгаа байхгүй те тэрийг ингээл хараал ёо ямар гоё юм бэ гэл. Тэмүүжинтэйгээ чи одоо бас нөгөө нэг тэр манай лагер дээр чин тэр олон хоног байрлаж байж мэж ахт чи ингээл татн матн бас ингээл нилээн татн матн болж байгаа хөөх те. Тэгэл тэр мөцчүүд чинь ингээл айгаа энэ эдигээ бас ингээд эргээд харахаар их гоё юм уу гэх те. Тэгэл одоо тулга коуч байна. Одоо ингээл хүмүүс би тулга ахтаа болол айгаа босох хүмүүс жоох муу нэртэй шүү дээ. Би бол бас яг хажууд нэдэг манай бахаа хэл аманд л те урт хэлэн л жоохон үзэн ороочих гээд байдаг болохоос ш. Яг мундаг ийм нэг лаг гой хүн байгаад байгаа байхгүй те. Би яг тэрнийг нь болохоор би ингээ бас нэг харсан гэх юм уу те. Тэгэд энэ хүнийгээ бас ингээд буцаад энэ Монголын сагсандаа бас ингээд апсет хийгээд те. Яа ирж байгаанаас Алаас хараа би бас баярлж байгаа ч. Ямар гоё юм бэ. Одоо 2-1 зурл 2-1 болц. Тэгэл 2 ямар гоё юм бэ. Жангум жинхэнэ жангумыг хийж байгаа аахгүй. Жангумын стори те. Жангум ордноос хөөгт чи буцаад имч болоод ороод ирдэг. Домч болоод орооц. Хааны гар марыг барьсан те. За энэ бол ийм байна, тийм байна гэсэн зогсож идэг ус те. Тэр чинь потенциалтай байхгүй те. Баамд бачрын үндэс гэж явж идэг. Тэ. Тэгэхлээр бол би бол тулгаа ахыгаа ордон буцаад домч болоод ороод ирсэн. Би бол баяртай байгаа байхгүй те. Тэгээд домчтой одоо бүр ингээд хааны ордон руу төхөөд байгаа үсттэй те. 2-1 гэдэг чинь нэлээд төгчдөр бас 3-0 болсон бол яах юм хэцүү шүү те. Алга юм. За ямар зэдвэлээ. Спонсор нэг явчих те. Тэгээд дугаар маань бол яваад нэлээд үргэлжлээ. Тэгээд энэ удаагийн маань дугаар ивент итгэгчдэр за итгэлийг чанараар Asahi 24/7 итгэмээргүй цэмцгэр Old Spice за тэгээд үндэсний дээдлигийн ап Toki за тэг хамтран ажиллагчаар Leaning брендийн царингаа залбиусны дистрибьютор Leader Sporting Mongolia Emiro
Бүх юм лининг. Коноп Канаф дарсан. бүх юм чинь лининг муу юм уу? Коноп дарсан юм шиг. Чи нэрэ бандаач лининг наач илүү гэхэд Наач илүү гэдэг. харуул та. Манай харууланда хийдээд. Биш наач нөгөө байхгүй гэж юу яагаад юм шүү. За тэгээд чи билэг Old Spice. Өө за баярлаа. Old Spice. Ах нь 2000 За TV чанараар асаа. Асакиг ер нь бол бас инстээс гэлээ. За клиник юм. Хүү ямар их хэлэхтэй бэ. Баярлаа. Ямар гоё юм бэ. линингийг чи одоо хэдэн оноос хойш бэлгэлсэн юм бэ? Бэлгэлсэн юм бэ гинэ. Клиникийн хамт олноос манай амбукийг авраг авсан гэдэг. Оо натаа юм уу би ч содод амар л хөөхөндөө хараадсан чаа. Юу юм бэ? За өөрөө задлаад үзнэ хаа. Билэг өөрөө. Зээ баярлаа линингтэй баярлаа. За. Манай цэвлээд бас бэлэгтэй. За яах нь битээ одоо Дасгалжуулагч хаа. гой дагаж юу лээ? Хөөе, дасгалжуулагч хаа. Үнэлгийг авсан гэдэг. Оо за баярлаа. Си зэрэглэлийн үнэлгээ авсан маа цэвлээ. Монгол улсын дасгалжуулагч болсон маа. Юу вэ? Энэ спанга ич авч яваад байгаа шүү дээ. Камер лөө. Байна уу? Амар байгаа шүү дээ. Наа чи жолооны үнэлгээ видео авч явахгүй жиж хараа. Си зэрэглэлийнхаа үнэлгийг. Айгуул нөгөө тэмцээн юмтэн дээр туу шалгаад байж магадгүй. Одоо энийг бичлэгээл үзүүлчих чахаас. Оо энэ амар зүггүй шүү. Клиник дээр нэг юм шин цугнууд ирсэн байлээ. Оо Тенсний юуны гэдэг төр төрлөөр. Манай сэлэнг бодносын өнгөө штэ. Яа тэ. Бага бас авчуулаад байна штэ. Тэг янз бүрийн цугнууд байлаа. Одоо чи нөгөө юу болцсон? Тоглогч байхаа болцсон. Тий, та бүр мэрэгжлийн болцсон байж тээ бүр биш энэ телевиз тал руугаа бүр мэрэгжлийн болцсон байж тээ. Үгүй коуч гэж хэлж байгаа. Заавал нөгөө нэг юу пүүз мүүзнээс гадна пүүзтэйгээ заяа. Бэлтгэл хийж авч пүүзийн заяа. Тэгэнгүүт лаптоп заавал заяа. Тэгвэл энэ хоёр чи хоорондоо нэг авцалтахгүй хоёр юм болж идэв шүү дээ. Ямар зүнхэнд алийг нөх юм те. Энэ яг айтайхан зүнхтэй болчихсон баг. Оо за. Шинээр ирсэн брэндүүд нэг Оо энэ ч чиглэлүүд намбука. пүүзээ ичж юм шүү дээ. Тенс юу юу лээ зөндөө төр. Гоё штэ. Амбуг бороо гоё тоглодог байх. Тоглодог байх үеэс нь л бас л харж бас холоос дэмждэг байлаа шүү дээ. Бас тэгэл гоё штэ. Тэр гоё хил зүгийг чинь би зохиосон сошиал медиа дээр Амбуг Анар хоёр байхад Легонороор яах вэ гэдэг. Багот Супер юм байна уу? Заавчлаар очил. багот Легонор авах мөнгө байхгүй бол зүгээр Амбуг Анар хоёрыг авахд болчихно гэд тэ. Тэрүүгээр чи ер нь одоо болтол тэгэл бас хэл ам хийлгээл явж л байгаа. Гарч чинь тэгээ зүгээр тавихгүй шүү дээ. Жохон юм болохоор нөгөө хүчин сөхөөл. Тэ. Малгатлага өмсөөс бол та. Би чинь ширээн дээрээс айгуу гоё харагдана гэж бодоод ташгүй юу? Өмсч юу Нэг томсгол та. А тийм. Нөгөө цодогийн төрөний шиг гэдэг шиг л шүү. Содогийн таарцаг. Ах байхтай юм уу? Тий, аврагын таарцагтай. Аврагын болгоо. Маш олон хүмүүсийн хөдөлмөрөөр ямар ч хэсэн тэгэл нэг дууслаа да. Энэ Old Spice намайг си зэрэглэлийн үнэлгээ авсан гэд нэг гошлог явуулахгүй. За тэр ч яах. Өш Old Spice-нээс тэр юу вэ? а? Эднэр байгаа л үү те. Үзэл та тэгвэл. Эднэр хэр Содогийн багтахгүй ч дээ л да одоо. Оо за. Багтчихдаг юм уу? Энэ байна. Оо энэ байна. Оо за. Энэ байна. За сайхан чим юмдээ аваад явах. За тэр нөгөө 500 мянган ваучерыг одоо үзүүлээч яах вэ? Гой тэгэл одоо юу гэдгийг ингээл нөгөө нэг тэр нөгөө төрөний дотны найз гэдсэн шүү дээ Батүшиг гэд тэр найзтайгаа нөгөө нэг 2K сакс тоглохыг дуртай дандаа Pelicans авч тоглодог гэсэн бохоо. AD Cousins хоёртой тэгээд ерөөсөө ингээд доогуур дандаа пост мөв хийж батны оноонуудаа авдаг те дандаа скрин оноонуудаа авдаг те хамгаалтан дээр тус болчихно. Тэгэнгүүтээ нөгөө нэг AD-гээ заслан 50-гуудаа энэ зүүн дээд товчоо үлдээж гарган цаашаага паслч эдгээр 3 мураа шидүүлж мэдүүлдэг. Тэгээд ерөөсөө найзтайгаа алдцтай байсан чинь одоо тэр хүнтэйгээ морин хоолмол идэж мэдсэн те. Амар сакс макс ярьсан Монголын лигийн драма те. Жангумын түүхэн мөхийг хуваалцч муваалцсан шиг те. Үүдэнд би хамгаалагч сууц өөрөө оруулж моруулах. Би тэр хоёулахнаа өрөөнд нь асууж бацаа. Гоё тийм хүс тийм үч бас сонирхол тийм ээ те. Өөрт нь хэлсэд ингээд чамаар зөндөө мөнгө хийсэн бооцоотой тоглоод гээд те. Тэр багт байсанд баярлаа гэдгсэн чинь plus Drew Holiday те. Тэр баг бол амар баг байсан ингээл зүгээр дуун орж ирэл манай. Элүүн би тэр талбайн гадна авч явж байгаа нүртэл хүн одоо мэрэгжлийн хандлага гэж бас ямар гоё юм бэ те. Одоо энэ
Бас ингээл тайзны ардмард хөтлөлт мөтлөлт бас ингээл хийхэл явангууд Монголын бас урлаг соёлынхоо хүмүүстэй ингээ аягүй зөндөө олон таарлаж байгаа. Арчил явлаа гэдэг. Бие яаж авч чинь те энэ нь ингэдэг дээ. Энэ нь жоохон агсан да те. За энэ мэн бол үнэхээр мэрэгжлийн хандлагатай да ч юм уу ингээ хүмүүсийг мэддэг баг шүү дээ. Тэр хүнийг ч гэсэн бас хараад ингээд бас нэг ингээд харна шүү дээ. Дэлхийн од хүн одоо бие тоох нь уу яах нь уу гэл ингээл харангууд тэр хүний бас авч явж байгаа нь ингээл ямар гоё юм бэ те. Тэгэл хэдий бэртэлтэй тоглохгүйсэн тэр тоглолт моголтуудаа ингээл тулгам болгоод масаа засаач хийж мэдсэн те. Ус мус зөөж мөгөл ингээл багийнхандад Монгол дасгалжуулагч нарт өвлгөө өгсөн чинь манайхан нүд мөдрөмж харахгүй ингээд сонсч маасаал те. Энд бас тийм үчиг харах бас гоё бас юм гоё юм мэдрэмж байгаа байхгүй те. Өөргөө тэгээд хүмүүс зүгөө харуулад бас ингээд тэр чинь нэг талдаа өөргөө зарж байгаа гэсэн үг тийм. Тий. Гоё зараад ингээд эргээр харуулад цаашаал коннекшн тогтоод байгаа шүү тийм. Тийм багийн тэр нэг уур амьсгалыг бас гоё байлгахын тулд тэр хүн одоо би байхгүй юм чи ямар ч эднэртээ бас гоё урам зориг өгөө те. Тинчээ зүгээр массаж хийхгүй ч гэж болно шүү дээ тийм үстэй. Тэгэхэд л тинчээ очиж гоё массаж хийсэн. Шал өөр болж байгаа байхгүй. Тэгэхэд хүмүүс багийн хүмүүс шал ондоо шүү дээ. Тий. Тэгэл тэр одоо ингээл ер нь бол багийн уур амьсгал айгу одоо айгу гоё байгаа гэх юм уу? Ардах сэлэн бодис багийн уур амьсгал айгу гоё байгаа. Нөө нэг энэ чинь нэг 3-3 баг гэдэг чинь бүхэл бүтэн ийм баг шүү дээ. Нэг спорт тий 3-3 нэг баг дээр ороод ирчихэж байгаа болохоор энэ чинь анхандаа бас нэг жоохон уур амьсгал тахрахгүй байсан байж бас маа. Тэгэж одоо ингэж явж байгаа. Тэгээ одоо бол ерөнхийдөө ингээл хамт байрлаад бэлтгэл хийж мийж байгаа тэр хэд мэдээ ингээл харангуут ер нь уур амьсгал айгу гоё байгаа даа тий. Ингэж ин гайс. За. Орой нөгөө нэг тоглолттой штэ. Тэгэнгүүт Токиогийн Пикем руу орсон чинь за аль тоглогч илүү олон самраа самбог авах вэ гэснээр Cousins дэлгөн хоёрыг Би бас пик мөх чидэг. оруулж. Одоо ер нь энэ Токио Пикмээр ер нь юу өгөх байгаа юу? Санал манд өгж байгаа. Энэ предикш юм уу те? Тий. Одоо Пикем гээд ерөөсөө энэ тоглолттой холбоотойгоор гэхдээ асуултууд тэгэл зөв хариултууд дээр нь дандаа нөгөө нэг хүр дарах хэрэгтэй. Тэгээд тэрүүгээрээ шууд юу яагаад тах юм бэ? Аль баг хожих уу? Яа энэ гэхэд хожчих юм бол Та нар тэгээд хараа 50 гэсэн шүү дээ. Аль нь 51 байна? Боднос 51 байна. Боднос 51 байна. Боднос 51. Аль баг хожих уу гэд хүмүүс ингээд таамаг илгээсэн байгаа шүү дээ. 51 дижээс ихэр энэ хоёр таамаг бас тэнцэн бас хувлаа гаргаад ирчих юм байна. Тэгээд энэ ардаа бас дөлгөө Демаркус Косенс хоёрын аль нь л олон самраас бөмбөг авах вэ? Бас нэг асуулт нь. Тэгээд аль тоглож илүү олон бөмбөг таслах вэ гэд Харрис Скраб хоёрын. За одоо арай чинь чухал юм болох гэдэг да. Тэднээс яг содын юу хараагүй мэдэг байгаа юу? Мэдэг байгаа. Би тэгвэл бас сонирхээ те Пикмиг. Тий. Тэрөө зөв хариулчих юм бол чинийхаар болчих юм бол чи хурд эргүүлэхэд бүх юм бэлэгтэй. Зүгээр байж байгаа л бэлэг аваад байна л гэсэн үг. Гоё юм биш те. Ингээд тамга хэлж Тэгэл чаа. PlayStation аваад л ерөөсөн. Каусенс илүү бөмбөг авах гэж гаргаснаа те. Баг дээр очснаа. За мохыг суулгаа, Каусенсыг гаргаа. Одоо самбарын жоохон яваад энэ оноо яах вэ? Оноо яг самбраа гэдэг. Тэгээд их гоё байна өө. Тэгэл ийм ажилд одоо орсных. Тэгээ нөгөө нэг амбассадор асан чинь айгүй гоё нөгөө нэг юундаа ирсэн байх юм уу? Яасан гэсэн чинь нөгөө нэг хүүхдүүд чинь бас надад их хөрхэн дэмч юм аа гэ тэ. Содахаа гэл айгүй гоё. Тэгээд энэ гримикс месмеризм интертэйгэл одоо олон юмд орж ирсний гавья. Тэ тэр идигээ дагаад бас хүүхдүүдэд болц. Тэгээд бодонс актем гэдэг одоо манайд чинь багч актемтэй байгаа. Тэгээд нөгөө хүүхдүүд айгүй актемд явж чинь тэгэнгүүт чинь актем дээр би ч очиод ингэнгүүт чи хүүхдүүд гэт тэ. Тэгээд бас их зөв газар очсон болов уу гэж би бас бодоод байгаа. Үндэс төгснөөс илүү од байна гэж. Сайн нэг сургууль дээр ямар сайн та нөгөө нэг аялал гээд бид чи актем. Тэр айл сургууль байсан бэ? Тий, оргил гээд нэг сургууль дээр очсон. Тэгээд төгөө хамт очсон коуч мөвч гэдэг. Тэгсэн чи ааст хүүхдүүд шавж ийлээ шүү. Тэ. Гоё тоглогч нар шиг пүүз мүүзэн дээр гарын үсийг зурж өгч мөглөө шүү. Тэ. Пүүз мүүзэн дээр. Гарын үс гараа юу гэж зурсан гол. Тэр амар сан бид гурван нэг санал болгоод байгаа нэрнүүд бо чи яг алийг дийсэн тэрэн дээр. Мэдхгүй дүүн зүгээр тэр банкны баталгаад гарын үсгээ зурсан. Гарын үсгээ Дөхтүүд одоо пүүзээ авч очиод банк руу очиод мөнгө авчих байлаа. За тэг бид нарт болохоор юу байгаа? Лигийн мэдээллүүд байгаа. Тэгэхээр хэдүүлээ тавчхан лигийн мэдээллүүдээ ярьчаад тэгээ буцаад зочин руу гараа. За тэгээд амарцсан асын хөлгүүд Хаан Фалконс багууд ихний тоглолт болсон. Энэ тоглолтод их 2-23 оноо
Барсолд 13 оноо. 2 тоглол. Тэгээд энэ ихээ бол чимэг байж хагаад амар орж ирлээ шүү те. Тэгээд нөхөр бол за энэ дээр эсэргүүгээс бол Батуйг харагдаж байна. Батуйг 12 оноо 3 самбар 3 оновчтой амжуулалтаар бас багтаа тийм том тус өргсөн 93-58-аар эхний тоглолтонд бол ялчгүй бот нэргүүлсэн. За тэгээд дараагийн тоглолт маань гээд аль болох шуурхай авч идэвлээ те. 101-78-аар SGPS Сэлэнг Боднос багуудын тоглолт болж Сэлэнг Боднос багийн хожлоор өндөрлсөн J Scrap 35 оноо 6 самбар 5 оновчтой амжуулалт. За Отон дарын тулга 13 оноо 3 таслалт 4 удаа холын зайд давталгаа гээд Отон дарын тулгач бүр яг жигдэрчлээ шүү. Тэ бүр яг нөгөө хаазан дээрээс хөлөө авахааргүй шинжтэй шүү ер нь. Үлдээ эсрэг талаас. Эсрэг талаас үлзий бол 17 оноор бага тэргүүлсэн. Тэгээ 5 удаа 3-аас илсэн баг 5 удаа 3 дугаар өдөр байсан баг тий. Тэгсэн тий. Бүгдийн баг бүр ирсэн. Оновчтой болгосон. За тэгээ дараагийн тоглолт маань за ямар ч хэлсэн хасын үлгүүд Там Falcons багуудын 2 дахь тоглолт болсон. Тэгээ энэ тоглолтод мөн хасын үлгүүд баг хожиж цувралыг 2 тэг болгосон. За тэгээ энэ тоглолтод одоо ах トゥ 2 гэх юм уу аав хөө 2 гэх юм уу. Тэгээ Аза бэлгөө 2 22-23 оноогоор жигдэрж байгаа юм. Тэгээд эсрэг багаас бол за ер нь зүгээр Falcons бол яг багаараа сайн байсан энэ дотор бол яалчгүй. Азагийн Батуйг бол үнэхээр хийх ёстой маань цувралд бол хийж нэ. Энэ тоглолтын дээр онцлог тоглогч бол Том байлаа шүү дээ, тий. Том 20 оноо. За тэгээд нөгөө Барса коуч Або энэ чинь 2 техник алдаа аваад Өгцөн. Бай болцоогоо тий. За тэгээд нөгөө яг л хэрэгтэй үедээ Нөгөө өдөрлөгийг гартаа авчих шээ. Нэмээ ойлгож байгаа ш. Манай зүгээр өсвөл тоглох гээд байгаа байхгүй тий. Ямар ч тийм зүгээр дүүнрээ ингээл пүшлээл ардталт нь яваал байгаа байхгүй. Тэгснээ зүгээр яг хэрэгтэй болонгот. За аль ахын нэг яагах юм да гэд. Аль үзэд хийдэ гэдэг. Тий. Тийм би хүүхд тогтоосыг тэгж л боддог байсан шүү дээ. Өө за Том Сэгийн 2 байхгүй болчиход хөлгүүд гэдэг баг байхгүй болчихно гэж боддог байсан жишээлбэл те. Тэгсэн чинь одоо бол бодол бүр 100 эргэж байгаа байхгүй те. Байгаа илүү үзнэ. Энэ 2 байхгүй байсан ч энэ хөлгүүд бол үнэхээр 100 жил явах баг юм байна өө те. Энэ системээ одоо ер нь бол ингээд багийн нэг юм менежментийн те. Тэгээ багийн нэг юм юу гэж байгаад байгаа захаа нэг юм юу нэг NBA-ийн л баг харж байгаа юм шиг юм лого нь хүртэл нүдэнд хоногцсон ч юм уу юм олон удаан жил болчихлоо те. Тэгээд энэ багийн брендинг энэ зүйлүүд мөлүүд ч гэсэндээ ингээд бас ороод ирж л байгаа юм байна те. Тэгэл Монголын лигт бас ингээд энэ багууд тэгээд одоо араас нь энэ Боднос Apes те одоо ингээд өнгөлөг залуу багууд ингээд урагшаага гарч ирж байна те. Тэгэл одоо юу гэдэг чинь ингээд 2 лигтэй болчлоо. Ингээд доод лигийн хүртэл ингээд амар тэ юу болоод байгаа юм бэ? Үнэхээр алцаантай зурлал болж байна. Ингээд дээд лигтээ орж ирдэг юм шалгууртай болчлоо. Хэл Монголын сакс ийм болцсныг яг буцаад нэг 15 жил мэлч юм ухраагаад хамгийн сайн найздаа тий өөртөө хэлмээр байгаа хөөхгүй тий энэ зодоо удахгүй дууснаа гэд тий ийм гоё болноо гэд тий жишээл айгүй харамсалтай жишээлбэл энэ зодооноор ингээд болцсон хүмүүс амар их байдаг байхгүй тэгэд одоо жишээл бич болцсон байсан шүү дээ тий эргэж бич болцсон байсан шүү дээ азар нэг энэ буцаад нэг юм оронтой гарч ирээд орж исэн баяртай байна тий буцаад ингээд ийм подкастт орж ирээд энэ гоё түүхээ ярилцсан байхгүй тий тэгээ буцаад энэ төвшөнд ирэх ямар үнэхээр гоё юм байна тий энэ бүгдийг хилцэж байгаа хүмүүст нь бүгдэнд нь баярлж талархмаар байна. Эний чинь ард бас ингээд юу гэдэг чинь ингээд зүгээр нэг муу багийн амбассадор хүртэл ардаа эхнэр 3 хүүхэдтэйг ингээ бас амьдарч юм те. Тэгээ ийм оронтой гараад ирцэн байна. Ингээ айгүй олон оронтой, айгүй олон ажлын байр, айгүй олон ингээд гэр бүл урагшилж байгаа хөх хийдэг. Нэвтрүүлэг хийсэн ч болов. Нэвтрүүлэг энэ төр хийгээд ивент итгэжтэй болсон. Энэ эдмэн ч гэсэндээ бас гоё байгаа шүү дээ те. Ингээд арьцсан ингээд димэндээ гэдэг шиг ийм гоё галт тэрийг урагшилж юм тэгээд баста сайхан байна те. Мөрөд биелдэг юм шүү. Монголчуудаа. Эвтэй байвал болно guys. Эвтэй. Гол нь тэр шүү. Эвтэй байвал болдгийм шүү. Андаа сайн дээ. Муудалцаг байж тээ ядаргаад. Эвтэй. Дараагийн тоглолт нь за ээж хараа. Тоглолтуудыг сонсч guys. Тий 84-72-оор SGPS баг цувралыг тэнцүүлсэн 2-2-оор. Тэгээ энэ тоглолтод Үлзий орших Мөнхбаяр нар бол 15-16 оноогоор бага тэргүүлсэн. Тэгээд ер нь бас юу болчих вэ энэ тоглолт одоо ер нь одоо үдсэн хүмүүсийн хувьд ялангуяа манаас одоо
Scrap 28 оноо. Энэ тоглолтод бол угаасаа л Apes аягүй сайн байсан гэх юм уу. Нэг өмнөх тоглолтын дээр эдгээр нөгөө нэг яг өөрсдийн хийдэг юмнуудаа нэгийгэж баг хийгээг байхгүй. Ерөнхийдөө бол аягүй тэр цуврал дээр хоошоогоо үлддэг одоо тий. 3 дахь тоглолт хожигдох шалтгаанаа гэрийн даалгавраа маш сайн би бэлдсэн гэж үзэж байна. Харин эсэргээрээ манайх сэлэнг бодон солихлоор гэрийн даалгавраа жоохон муу хийсэн гэх юм уу? Айлыг одоо жишээлбэл ийм тооцоод орж ингэж өндөр орж ирнэ гэдгийг нь тооцоолоогүй тоглолтод гаргасан ч юм уу те. Муу шиг нөлөө байсан. Энэ тоглолт нэр л бас. Тэр чинь энэ тоглолт байлаа. Энэ тоглолт шүү. Тэ? Мууш чинь Яг өмнөх дугаар дээр ч ярьжсэн шүү. За ингээд муу шиг бол ийм үед л гаргамаар байна ч лүү те. яг олон оноо авч юу яагаагүй ч гэсэндээ статистик дээр харагдахгүй байгаа мөртлөөсөө хэрэгтэй тэр бөмбөг шилжилтүүдийг хийчихөө те. Тэ яг тэр нэг хэрэгтэй дамжуулалтуудыг ассистуудыг өгч байгаа. Эхлүүлэх пас ч юм хэрэгтэй уу. бүх үйлдэлүүдийг хийчихэж байгаа байхгүй тий. Тий, одоо хийчихэж байгаа юм. Каусын сахыг очиод нэг шатаачж байгаа юм. Боо яг. Тэгснээ шатаад ах тэнд шатаад ангууд нь бас мэрэгжлийн хандлага гаргаад хурж иж буу халснаа. Буцаа инээлдээ салчиж байгаа юм. Проморог инээлдээ салж малчиж байгаа юм. Тэр метр чинь бас их юм тэр хүний нөлөө байгаад байгаа. Хамгийн ойроос үзсэн одоо бараг. Тий. Тэр нөлөө байгаад байгаа байхгүй тий. Тэ яг муушиг үзэл тэн Хаа дээр бас хизээ юу хийгээл мэдээд байгаа. Мэдээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг гаргаж салбаа дээр гаргаж ирээд багийнх нь бас кавсан шатаа тоглолт нь орчвол яах вэ те? Бас хурж ирж бас дамжуулаад байгаа ч юм шиг те. хэдэн үнэ дээр тавьж яваад ивэл те. Тэгснээ хурж ирснээ ингэж ингээл тэгснээ бас сууснаа яг хэрэгтэй үед мэд гараад ирж мэрчиж байгаа юм. Ер нь бол нөгөө л миний бас яриад байгаа нөгөө нэг юу юм биш үү дээ л гэж би анзаараад байгаа байхгүй. Гадаа дасгалжуулагч Монгол дасгалжуулагч нарын нэг юм ялгаа байгаад байгаа шүү дээ. Монгол дасгалжуулагч нь арай нэг хөрсөө мэдэрдэг гэд те. хин яадаг вэ гэдгийг мэддэг те. Тэгээ нэг арай нэг юу байгаадах шиг байгаа. Нөгөө тал нь илүү нэг давуу тал нь гадаад дасгалжуулагч нь илүү мэрэгжлийн тал руугаа ч юм уу те профешнл байх гэдэг юм. Сул тал нь юу байх гэдэг байгаа байхгүй. Монголынхын давуу тал нь болохоор хөрсөө мэдрээд байгаа юм. Нөгөө талаар сул тал нь болохоор хитрхи одоо эндээ явцсан найз нөхөд одоо юу гэдэг чинь ингэдэг ажилла 50 их боломж нь олддоггүй ч юм уу те. Нэг юм хил ам манай хил ам бас хэцүү шттэ. Хил ам гэснэ манай хил ам Яг ингэ ярьж байгаа зү. Орцсон саяг болоо. Сая. За дараагийн тоглолт. За ямар ч гэсэн Hot Falcons эхний ажлаа цуурлын эхний ажлаа бол авлаа. Тэгээд энэ тоглолтод яалтчгүй Баяр хүү болон Батман дахь хоёр залуу бол үнэхээр гялалцлаа. За Баяр Уэсли хийдэг юм а хийлээ. Азуур мөн хийдэг юм а хийлээ. 24 оноо 8 самбар. Гисэн хидийч 21 оны зөрүүтэй хожиж явсан тоглолтонд Асын үдгүүд баг маань хожигдлоо буюу Ham Falcons баг эхний цуурлын эхний ажлаа авч чадлаа. Тэгээ баяр хүргэе бас. Оо баяр үргээ. Манай өрөвч Монгол сэтгэлээр одоо нэг Тэгдэг те. хожигч Нэг байгаа. хожигч байгаа баг Тэгж яагаад тэ нөгөө нэг 21 аймгийн лиг анх удаа аялан тоглолт хийгээ те. Ар хангаа Баян онгор тоглолт шүү дээ те. Тэгээд ар хангаа нутг дээр Баян онгорыг аваад тогсон чинь бараг 30 оноогоор уншаад гисэн чинь ар хангаачуд бүгдээр Баян онгор Буцаагаад Баян онгороо дэмжиж те. Хожигч байгаа өрөвдөө дэмжиж эхэлж байгаа байхгүй те. Тэр чи бидний ийм цуснд байгаа таа байхгүй те. Өрөвч Монгол. За тэгээд бид сая бракет харагдаад өнгөрлөө. За. Бракет ер нь бас гоё харагдаж шүү. 2-2 2-1 тэр ялцсан те. Тэгэл одоо яг л нөгөө лиг маань шутрах гэж байгаагийн илрэл харагдаа л байна да. Одоо тэгээд нэг 2-3 хаан тоглолтын дараа ер нь хамаг юмны зураглал тодорхой олдсон. Хин Яг нэг хүмүүс яаж хоорондоо тоглолтын 3-4-дөр өргөө ороод ирэхлээр тоглогчдын алдаа яваал нэг яг нэг эвгээрэл ирдэг дээ те. Яг тийм үеийн ирж байгаа сте. Яг 2-2-1 болцсон. Өнөр ажгаал гарна да. Тэгээд бид нар тэгээд бас нэг гоё мэдээлэл байгаа юм байна. За илүү. Сап. Оо Яа, ганц төмрийн гамбаяр. Гамбаяраа гэд. Нөгөө манай мөгжингийн маань дууддаг. Тэгээд маа дүү болохоор яаж ийн гэсэн чинь U18 эмэгтэйчүүдийн Азийн аваргын одоо урьдчилан шатны тэмцээнийг шүүхээр Казахстан улсыг зорьсон байгаа. Тэгээд бас монгол шүүгч нар маань ингээд FIBA-д үнэлэгдээд FIBA-гийн яг энэ албан ёсны ийм тэмцээний ингээд шүүгчээр сонгогдож байгаа нөөрөө бас маш гоё одоо юу гэмтэй амжилт нэр төрийн эрг одоо юу гэдэг те тэр болгон байна гэж харж байна. Тэгээд дүүдээ бас амжилт хүсье. Тэгээд яг ингээд үү таалгыг ингээд нээгээд эхний хүмүүс ингээд амар гоё амжилттай яваад эхлэх юм бол дараа дараагийн хүмүүсүүд ч гэсэн боломж олгоно юм.
Эхний хүмүүс фейлдүүл гэж айлгаад байхгүй. Тэгвэл дараагийн хүмүүс гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр ер нь бол зүгээр амар хүнд бөгөөд хариуцлагатай ажил дээр томилогдсон байна. Улс орноо төлөөлөөд ямарч гэсэн. Тэгээд үүдээ амжилт хүсье. За амжилт хүсье. Хүчтэй гэж асуусан шүү. Чү. Үлээгээд өг. Үлээгээд өг гэсэн чивлэг нэг гараа. За тэгээд сүүлийн мэдээлэл бид нарт одоо эцсийн мэдээлэл нь болохоор яг тэр царайг нэг гаргаадах та. Тэр орж байгаа царайг. Яг тэр дээдлийн зэрэг. Яг тэр царайг алаа яг гарах нь хараа яг энэ юм уу юу юм. За тэгээд Рэнди Бэл MVP авсан. Эмлигийн финалийн тоглолтууд бол бас л бүхэн одоо үзсэн байлгүй дээ те сонирхдаг хүн бүхэн л үзсэн байлээ. Лигийн тоглогч нар өөр тэр лайваар үзэж байгаа. Тэгээд MVP бол мэдээж Рэнди Бэл шалгарсан те. Симутих гэдэг байгаа. Тэгээд эдний багийнхан бол ер нь жоохон Симутийнхан гэдэг өөртөө бас нэр өгсөн байлээ. Симутийн хурцын 3 гэдэг тийм шүү. Хурцын дасгийнхан гэдэг. Ер нь тэр сүүлийн шийдэлт мэдлэлт бол Симутд байхаар хүн л тэг шийднэ. Өлөөлийн товтлогчийн шугамнаас хоошоо алхаад шийднэ. Степ бэк гэдэг. 45 руу болон корнер руу гарцсан тийм үү? Голоор нь зүгээр ингээд коридор хаашаач хоёр алхаад баг явсан ерөөсөө ийм зайтай. Тэр доор ганцхан даблдах гад ингээд анаад байж байгаа нь ганцхан шар доктор байж байгаа байхгүй ганц төмөр. А тэгээ байж хат мань үнийг за би ч энийг нөгөө өндөр нь таарсан. Нэг дарж ороод аваачаа гусахад ган төмөр цаанаас нь гарч ирээд нэг бол алдаатай гусах уу нэг бол тэнцүүлээд ингээд цаг сунгаад гисэн шивэн ботсон байжсэн чинь юу ч болоог юм шиг 3 дээрээс хоошоо степ бэк хийгээд яг болиолын довтлогооны шугам дээрээс авч шидчихвэл яхав. За. Болиолын довтлогч юм уу гэж. Тэрийг ерөөс орно морно гэж ерөөс бодохгүй байхгүй. За тэрнээс гадна манай боги үнэн дураараа заяа тэр нэг айл 28 секундын дээр айл оруулж байгаа шүү дээ. Тэгээд нэг 4 секундын зөрүү байгаад байдаг. Алдаа хийхгүй шүү гэж арилчаад би бодохгүй. Алдаа хийхгүй болвол айл баг 3-2-1 гээд довтлцдаг. Манайх самбраас бөмбөг авч мавтын тэнсээр цаг дуусчих үү гэж бодоод сум руу харсан чинь сум манайх руу байдаг байхгүй. Тэгээд тэр амар чанга дуу чимээтэй газар чинь орилоод богийг сонсохгүй юм чи богийг гэж орилоод сонсдгоо. Тэгэл бүр орилж байгаа л яг эргээ харахад нь сум руу заагаал дундаа алга гэдгсэн чи сум руу ингэж харснаа. Толгойд өгчих ш тэр үе. Тэгээд яг тэр хажуугийн шугам руу хөөж явсараа байгаад зоод аваад ороод ирэнгүүт нь шууд өвдгөл сууж агаад маа дундаа олгонгуудаа 20 секунд дээр 8 секунд л ер нь зарцуулж гэсэн үг байхгүй 20 секундын дээр дундаа олгонгуудаа буцаа манах тавтлахаар болж шүү дээ. Йоо тэр байгааг бол тэгээд тэр дараагийн шийдлүүд мэдлүүд байхгүй шүү дээ. Ер нь бол тий. Тэр чинь зүгээр үнээр яг бүр ингээд хараад ойлгонгуудаа толгой доглоо яг тэрийг хэрэгжүүлж чаддаг тамирчин чаддгүй тамирчид эдний ер нь зөрүү бол ийм гоё амар бас нараа ахын бүтээгдэхүүн боги гэдэг л болно шүү. Нэг хоолыг дагаад Тэ боги гараад ир гэсэн гэдэг. Тэр тоглолттой галзуу тоглолт болсон. Тэр тоглолт ч юу бах вэ? Ер нь энэ 3 тоглолт гурлал финалийн тоглолт бол галзуу болсон шүү дээ. Тэгэхгүй эдний филофийн тоглолт ер нь дандаа дадлаа явуулж хэлж боддог. Тэгтээ би л 4-р үе дээр 23 оноо барьж хожиж ирсэн нэр санахч байна. Балиуд байхад бол бид энэ байтгал эргийн ирэлтүүд л хийжсэн санагддгийг ууг нь амар тий нөгөө дандаа ийм прессинг хийж тоглодог гэсэн болохоор бид чинь нэг ийм хүмүүсийг ядартал прессингээ хийж чад ядарсан хойно л нөгөө алдсан оноонуудаа буцааж нөхөж хождог байсан л тийм баг шүү дээ. тэгэхээр би бол 23 оноо бариулж л хожигдож үтсэн юм бэ. Хожиж одоо үтсэн. Spread out гэсэн шүү дээ. Хандгаатын ордон дээр 23 оноо хожсон бүгдээрээ санаа амар болцсон. Сэлгээний дүүнэр мөнрээ гаргаж иж мэрэл. Тэгин чинь бариулж явсаар байгаа сүүл рүү юу болоод байна. Тэгээ бүр хождог баазар 8 шít. Аваад 3 секундэд сул байгаа хүн рүүгээ айл нь өгсөн чинь зүгээр яг өөрийнхөө шийдэнд ороос баг ингээд савсан чинь орцсон баг. 2 оноогоор манай хожиж явж исэн. Тэгээ хамгийн сүүлийн 3 секундэд угаа өөрийнхөө самбар доороос савсан чинь нөгөө бөмбөг нь ороод тэгээд 1 оноогоор хожигдчихсэн шүү дээ. Малтус лайнс багт тэ юу. За тэгээ Эмлигийн авраг авсан Гамбук найздаа бас баяр хүргэе. Баярлаа. Гайхамшигтай. Бас одоо дэмжигчтэй Миний ард байсан бүх хүмүүст баярлаа. Манай подкастны арын алба те одоо манай битэр чинь бас нэг академиктэй бас хамтраад хөөрхөн. Дөөмө наа чин тийч намайг заандаа юунд ч үтэй санаа зовоо. Тэ энэ тийг асуудлаа би хариуцсан. Манайх ч нөгөө байрлаж чадгаа шүү дээ те. Дөнгөд би чинь ингээ олон ирэн очиж ингээ яваад чадахгүй болчих. Тэгсэн чинь манай чөлөө гэж штэ.
чөв чөлөө гэдэг. Тэгээ би ч одоо хагасанаас иргэн комбек хийх гэдэг. Тийм байна. Иргэн Гэхдээ босс бол 3 өдрийн чөлөө өгсөн те 3 тоглолтын зохицуулаарай гэд. Яа. Тэгээ 3-0-оор ирж. Өөр яриа байхгүй. Тэ. Сунсан бол яа алахгүй. Тэ минийс чи хотохгүй аваа явчихлаа та. Тэ. Асуулт яаж хотойгоо бид нар чинь хаг шигшээс эхлээл угаасаа нэг удаа ирсэн юм чинь өглөө. Вэ чи тоглолт моголтонд анхаар хөө энэ ч ирээд энэ хүүхдүүдэд зурлаа явж байгаа чи сэтгэл санаагаа тэр тоглолт руугаа яа гэ. Тэгэл тэрнээс хойш дахиж тааралдаг би хаяа нэг очиж үзгээрэл нэг хаяа нэг юугаар нь гатгачаал явж байгаа юм чи. Ард орны явах та. Тэгээ гоё. Угаасаа л нөгөө багийн спорт. Тэгээ эн чинь ингээд маш олон хүмүүсийн хөдөлмөр одоо хичээл зүтгэл сэтгэл те бүх юм байгаа. Одоо жишээлбэл манай тоглогчдын арга гэрийнх нь те аав ээж ихнэр хүүхдүүд нь байна. Бүх юмыг ингээ хариуцаад ингээд те аваа зохицуулаад ингээ байж байгаа. Гихчлэн тэгэл одоо манай багийн арын албаны хүмүүс байна. Ажлынх нь хамт олон байж манай арын албаны хүмүүсийн арга гэрийн хүмүүс байна. Бас ингээл орж ирэнтэй амар олон хүмүүсийн хичээл зүтгэл хүч хөдөлмөрөөр энэ одоо авраг гэдэг цолон дээр бүгдээрээ хурж байгаа байхгүй. Нэг л цэг дээр очиж бүгдээрээ амар гоё ижлэхэн ингээ хаппи байж баяр жаргалтай байж чадж байна. Гэхдээ бас л юм л үтсэн цуурлайлаа шүү борхон байна. Ер нь ойрын жилүүдэд энэ яг дээд лигээс өөр лигүүд дээр яг ийм цуврал болсныг санахгүй шүү. Дандаа хожигч 20 оноогоор 3 тоглолтондоо ер нь дандаа дутуу эхэлж явж байгаа л махисаар гал 4-р өрлөгөө орж ирээл нэг юм дээр нь гараад яг цаг дуусчихад байгаа. Хоёр тоглолт нь чинь 17 оноо. 17 ч 17 илүү 19 илүү. За тэгээд нэгний тоглолтын дээр чинь бас нэг 12 оноо. 14 та болоод явсан шүү дээ. Өмнөх шатлан дээр түрүүлээ 2-0 болчихж байгаа тий. Өмнөх шатн дээр нь 2 дараа гусуулчихж байгаа бас. Тэгснэ Хийгшгэлт найж юм дээр. Хандаа юу юм л. миний найз хийгшгэлтийн авраа орж ирээд би чинь тийч 2 дараалал гусуулсан юу ч болоогүй юм шиг бодохгүй гарч ирж Ингээд юм. Хэрэглэгээр ажиллаж гарч ингэж байгаа шүү. За тэгээ ямарсан эцсийн дүнд тэгээд ажилласаа. Тэгээ одоо авраг авсан байна да. плений тоглож хийзээлээ. Өнөөдөр шүү. Өнөөдөр боллоо тий. Тэ шүү дээ. Өнөөдөр хуваар орж үнээрээ. Өнөөдөр 6:10-аас шүү дээ. Монголианс болон TLG баг нь TLG багод. TLG баг одоо буцаад орох уу? Альсгүй Монголианс буцаад дэдэгтэй үлдэх үү? буцаад дөнгөж гарч ирэнгүүтээ буцаад унах уу гэдэг чи одоо яг Шийдэгдэх шийдэгдэх гэдэг шүү дээ. Тэр амар юм болно. Энэ бол одоо яг л хамаг юма тавина. Монголиас тэр нэг залуу ирсэн байлаа шүү дээ, Тийм шинэ импорт ирсэн. Тэ надад нэг гой таалагдсан юм юу байсан гэсэн чинь Монголиас угаасаа энэ хоёр багийн аль нэгэнтэй тоглоно гэдэг мэдчихэж тэ. Тэгээ багаараа гой ингээд ирээд эсрэг бага ингээд үзээс өмнө одоо дараа нь тоглох гэж байгаа бага ингээд үзээ суужсэн. Тэр нь бол амар гой таалагдсан. Яагаад тэгэхээр бас бие биендээ ингээд хүндэтгэлтэй хандж штэ бас тиймстэй ингээд аль нь ч яа тийм доотлигийн хоёр баг гэдэг гэхгүй штэ тэ. Бас өөрхөн ингээд ирээд ингээд үзээ сууж чинь тэр нь бол бас гой таалагдсан. Тэгэл бас доотлигийн багууд гэх хэрэгэл болчиход юм л та доотлиг маань. Хэрэгэл болчиход. Арил дээр орж ирээ. Тэгээ бид нар нөгөө халф таймаар гараад гадаа нэг жоохон буу алаа зогсчихсэн чи. Уусаа бичс оронгууд гайхаж байгаа юм чи эдрийн тоглолт чинь амар тэр том хоёр өндөр импортент тэр амар өндөр заяа. Тэнгүүтээ үсэрж байгаа дандаа монголчууд нь шийдний дээрээс гарч ирж ингэж авч маад пад гэсэн амар тоглолт болоод байгаа хгүй. Тэгснэ арилд орж ирээд хүш ханчаа юу болоод байгаа. Тэр чи одоо ямар амар бүр ингээд арилд хүртэл орж ирээд тэгээ сууж байгаа юм чинь. Тэр чи юу юм бэ? Шийдэн намхан байгаад байгаа юм чи юу болоод байгаа юм бэ гэсэн. тэр нөгөө бидэд YouTube руу ороод тэгээ нэг юм Орон зай юу юунаас нэг жоохон аслагдсан. Тэгээ нэг жоохон холдчиход байгаа шүү дээ тий хүмүүсийн яг тэр нэг юм дип тап гэсэн юм мэдрэмжүүдээ авахаас арай Түс тас гэдэг. аслагдчихад байгаа шүү дээ. Тэнгүүд одоо нөгөө буцаад яг тэрнлүүг ингээ ороод ирсэн чинь тэрний яг жинкнээс илүү мэд тэнд нэг тохоо өгж байгаа дип гэдэг дуурж идэг ч юм уу тий. Тэнд нэг хоёр хүн контактлахад ингээл тав гээл дуурж идэг ч юм уу. Тэр мөрийг нэг мэдээд арч чи тэгэнгүүт чинь гэж бодогдож байгаа юм. Тийм байлаараа. Тийм тэрнээс болол Спортын төв ордонд хин нэгэн хашгирахлаар сонсогддог байсан шүү дээ. Одоо бол бас хаана юу ашиглаад нэг сонсогдохгүй тий. Бид нар ч бас муузан сурцсан байлээ. Банк аренат чинь те. Яг суудлаараа суудаг энэ тав тухтай энэ. Сая нэг хоёр тоглолт очиод үтсэн бас л маа муу цэнкэр сантал бас янкилгаж ийлээ шүү бас. хайчраатай. Янкилт найчраатай те. Амар дорсончоо сэтрээ зөр тэр байж байгаа за нэг жоохон ингээд байгаа. За тэгээд юу буцаад нөгөө зочин руугаа ороход
Маа зочин маань ер нь өөрөө ямар спортоор хичээлдэг гэсэн. Одоо ер нь бол маш олон төрлийн авьяастай гэдгийг нь бол би мэдээд байгаа юм. За спортын хувьд. Гэхдээ спортын хувьд асууж байна. Спорт fail. Фейл гэдэг. Фэлэдэс яри гэдэг. Тий, за одоо амжилт гаргаж ирсэн спортууд гэвэл одоо дандаа л том бие ашиглаж ирсэн спортууд одоо ос таталтай. Ос таталтын хамгийн арын хүм тий. Одоо тэр чинь нэг спорткад болонгууд сургууль болгонд бүх төрлөөр орно шүү дээ. Тэгэнгүүт би чинь сургуулийн шигшээ огтоо багтана. Ос таталтаар. Тэгж үгээл. Тэг яг нэг би энэ би тамир хийхээр л одоо юу надад ялны санагддаг тийм хүүхэд байсан байхгүй юу. Тэгээд таргалцсан гэх юм уу тэндээсээ болоод ерөөс хөдөлгөөний дутагдaltaй. Тэгэж явж байгаа фитнес митнест чинь хүртэл чинь нэг оюутан багтаа хийж үзээд бас фейлдэж байгаа байхгүй юу. Наа нэг багш ингээл ороосч за чи энэ гүйлтийн чи ихлэ турах хэрэгтэй юм байна. За энэ зам дээр сайхан гүүндээ 30 минут гүү гээл намайг. Тэгэл бүр ингээл өстө нэрээ гүйлгэж байгаа хөөх. Тэгэл би чи нөгөө нэг энэ олон хүмүүсийн хажууд зогсож болохгүй гэдэг нөгөө эгон ажилтсан 30 минутаа ингээд гүүж дуусгаад ингээд буугаад ирсэн чинь ингээд 4 мөч мдэггүй болоод толгой эргээд толгой эргээд ингээд хил мэл татаад ингээд хамаг орчлон дэлхий бүгд цагаарж магаараад те ингээд ухаан алдаж унж мунах гад одоо юу гэх юм те мэдлэггүйгээсээ болоод гэх юм уу. Тэгэл ерэн за ингээд фитнес гэдэг ч худлаан байна гэд те. Тэгээ дараа нь нөгөө нэг мижгээ дээрээ мижгээгийнхаа саксны клуб дээр ковидын дараахан очиж чи ингээ асыг мижгээ чи зүгээр хөшөө хурж ирээ бөмбөг залаа зүгээр заал тойроод гүйжий за гэт. Тэгээд тэн дээрээс бас нэг хөрхэн залж. Тэгээ дараа нь энэ Саруулах багш дээр хамгийн сүлд одоо шав ороод те. Нэр хэдийг хайсан бэ? Бараг 30-ыг хаяв уу? 30-ыг хаяад. Үгүй бараг нөгөө хэнийг хайсан байж та. Хэлж яах юм нэрийг мэдээ дээр. Гээгүү биш нөгөө тэгж авч хаяад. Гэтэ яг буцаж аваа одоо нэмээд байгаа. Тэ буцаад гэтэ бэлтгэл рүү орсон байгаа. Тэ. Тэгээ багш ч амир зөв яг хүний би тэрнийг ойлгосон л тоо. Яг багш гэдэг мэрэгжил яагаад хүнд яг хүнийг багш гэж дууддаг юм бэ? Зөв заасан болгоны багш гэхгүй багш гэдэг чинь тустай байдаг юм бэ гэдэг. Яг цаадах чинь сэтгэл зөрөө хийж байгаа байхгүй. Хүнийг наа хямардаг амтныг ойлгочихгоотаа за чи зүгээр л энд шатан дээр нэг цаг алах гээд тэгэл өнөөдрийн бэлтгэл чинь болоо гэд. Тэгэл цаг алах идөө гэл. Тэгэл айгүй амархан эхэлсэн. Тэгэл эхлээл тэгэл сүүл рүүгээ нэмэл. Дуун чангараал. Тий. Одоо бол яг бүр ингээд амар бочонго болруулж хийж одоо санаа амардаг. Одоо тэр юм сэтгэл зүг тогтоож өгсөн байгаа байхгүй багш чи амар зэв. Тэгэл тэр өгнүүд нь зэвүүн штэ нэрээ юу илээ гэж бодтол авдаг. Ингээд нэг хоёр үгээр л хүнийг синхруулчих байгаа байхгүй. Одоо сая сүүлд хөлөөр ингээд хөлний дасгал дээр ингээд сууж явсаар байгаа л килограмма одоо нэг цочроо өгье гээд тэгэхгүй бол булчин чинь дасчлаа нэг хүнд чингээр оръё гээд тэгээд рекордо эвдээ гээд тэгэл явсаар байгаа л нэг 140 кг дээр ингээд ирж байгаа байхгүй. Тэгэл ингээл штанг нь махиж захийцэн те. Тэгэл 140 ингээл суух гал байж захтаа ингээл өөрөөртөө эргэлзээлтэй яана даруулж өгөх үед юмстаг те. Нэг аврахж байгаа хүний ядж итл юм намхан хүн. Нөгөө хүн ингээ өргөчөөд идэг миний энэ дээр байгаа. Өргөөжтэй гэдэг. Тий, өргөөжтэйгээ тэгэл одоо яана гэл тим юм бодсон байж байгаа. Багшаа би чадах болов гэж чихэн дээр чөмө угаасаа 140 кг байсан биз. Хэлж байгаа байхгүй тий. Нэрээ би 140 кг байсан шүү дээ тий. Нэрэл би орноосоо өөрийгөө ингээл босгодог л байсан л да тий. Нэрэл босоод бийцсаал тий явагддаг чинь ингээл хүүхдтэй болсон шүү дээ ямар ч тий. Тийм бодол орхолэр чи хүн нэрээ тийштэй гэж бодоод тэгэл яг ингэнгүүт чинь тэр яг ингээл нэг өргөчж байгаа юм. 3 суун шүү гэл. Хоёр тий 3 дахь дээрээ ингээд голдог гацангууд тэр баг шиг чихэн дээр түлхээд өгөөч хөлөөрөө гэж гашгирж байгаа. Тэгэнгүүт чинь би нэрнгээсээ миний бодол нөгөө нэг өргөнө гэж ойлгоод байгаа ш тэрнийг. Гэлтэр чи хөлний бучаа ачаалж байгаа. Хөлөөрөө жигээд түлхээд өгөөч гэдэг чинь нэрнгээсээ би өргөхөө болоод хөлөөрөө түлхэнгүүт дэшээ явчихж байгаа байхгүй ингээд. Шууд дэлхийг доошоо жийчихэж байгаа байхгүй. Аа тий. Хонгоц байсан. Тэр нэг хөдөлгөж байгаа байхгүй. Дэлхийг доош нь ингээд жийчихэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт тий. Тийм юм сэтгэл зүг чи ингээд багш гэдэг хүн өгдөг юм бэ нөө ямар гоё юм бэ гэт тий. Тэгэл ингэж мингээл тэгэл одоо ингээл анх гар дээрээ ерөөсөө сүнэж чаддгүй хүмүүс байсан чи ингээл одоо бол
амар сонирхолтой хүмүүс болгоцсон тий. Тий. Тэгээд ир даавраа ингээд аваад эхлэнгүүт одоо айгуу гоё юм ойлгож байгаа. Нөгөө нэг ах нарын хээр гараад ингээд сайхан ан хийгээд уулан дээр очиод ингээд оноод ирэхлээр ямар сэргэнэ гэдэг идэх штэ. Тэр чирсэл даавар байгаа хөөхгүй. Яг энэ тестостероныг ажилуулж ийж те яг тэр нөгөө нэг бид нар чи ир гэдгийг мэдэрдэг иршүүд нэг тэр байдал нь гарч ирдэг тайван амгалан болно юм бодно те ингээ нэг аав нар ингээл нэг гадаа тамхи татчихсан юм ширтэл ингээл нэг боддог байсан шүү дээ те энийг одоо ойлгож байгаа байхгүй те яг ингээл юу боддог байсныг нь те яг нэг тэр нэг имийг өгөхийн тулд эхлээд ир даавар хэрэгтэй юм шиг ир даавар байхгүй болчихлоор бид нар ингэж дугаа юм бодох код нь ажиллахгүй шууд Facebook руу гэл ярил хэрүүл хийгээд байгаа юм шиг шип гэл ингээл тий. Тэнгүүд ч одоо над асгал гэдэг чинь тэрнийг олддог гэдгийг ойлгочих жоох. Хайстай амар нам хөл хийж гарч ирээл. Хэвээ 3 оролтоор саавн суучаал гараад ирэхэд бол яг хямар сэргэж чадах. Ингээл урдуур хідэн ч машин орсон ороор тий. Эхнэрийн сүүлийн өгүүлбэрийг сүүлийн мөл сонсогдгооч үе чинь тий. Хараа чи өглөө босоод ямар тач өглөөд байна. За би амартай ч өглөөр тасах юм байна. Монгол. Окей. Окей. Яг л тийм юм болчихж байгаа. Юу гэсэн бэ? Окей. Даавар ажиллахлаар ингээл тий саксны багаа дэмжигтэй хүртэл юм улс суйртай дэмжиж байгаа гэх юм уу? Одоо юу гэдгийг майнерстай тоглож явах дээр ингээл хэдий сэлэнгийг бодносыг дэмжиж байгаа ч гэсэн тий даавар ажилтсан дөөс өгцөлтэй болког шидэж чад. Наа чи ийхгүй гэсэн шууд араас нь харамсч энтер тий. Болко энэ хүртэл юуг золиослоо те юу ирлээ юунаас юун дээр ирлээ те эцэст нь инглээ би өнөөдрийн зүгээр энэ just game-ний хожлын төлөө ингэж муухай хэлж болохгүй те зүгээрээ болко гой шидчихээ нэг ингээд гой нэг араас нь засруулах те Гой доо гэдэг. хэмэр сэрэгчглэр гой болоод байгаа. Тэгээд энийг нөгөө нэг мэдчихлээр фитнестэй айгуу дуртай болчих жоох. За жоохон шалчганах гал ирвэл те нэг жоохон Фитнес рүү явъя да. итгэл явил. За ер нь фитнес рүү явж хямраас Итгэл багтаад байгаа юм байна да гэдэг. итгэл нь багтаад байгаа. Хөлсөө гаргаж хямраас хэрэгэй таа гэл. Тэр нэг тийм зураг ганц фитнес ч гэлтгөө. Нэг юм дасгал сургуульд одоо юу гэдэг юм бэлтгэл хийгээд ингээ нэг булрах мэдрэмжинд хүн гоё донтдаг тий. Тий, тэр чинь Яг нэг ёо гэл нэг юм бас цуух болгоод ёо тий. гэл тий. Нойлынхоо уртлын төмрөөс нь барьсан юм хүндий бийдсэж baаж маа. Чи тестостерон баалт гэдэг багч. Суухгүй ба. Суул болчихно нүвдүүд. Тэр мэдрэмж бас гоё шүү дээ. Манай юу ч содоо ч тэгээд за спорт бол зөндөө фейлдсэн юм байна. Урлагийн яг юугаар явжсэн бэ? Бас битүү фейл штэ бараа. Багсуу. Бас фейл За штэ. яасан. Бас ингээд нэвтрүүлэгт бүхтэл мөтөлдөг байсан хөөхд тухтай тэгэл тэр болгоно фейлдэл дараа нэг ингээд битбокс мокс гэл нэг хэсэг зүтгүүлсэн тэгэл тэр нь бас фейлдэл. Тэгэл юу ч хийж фейлдсэн те нэг дуулах гэж үзэж фейлдэл voice дорж фейлдэл те. Тэр дэхтэй фейлдэг шүү дээ. Voice бол амар шүү дээ. Voice-ыг бол фейл гэж бодохгүй шүү дээ. Тий, voice бол амар шүү. Үзэгдэлтэй гоё. Happy үзэгдэл. Тий, ер нь тэр Юу дууны сонголт ч гэсэн амар гоё байсан. Тэ нэг тийм кул уур амьсгал оруулж ирж байгаа байхгүй тий. Тэгэл нөгөө нэг энд хэдий фейлдэж байгаа ч гэсэн дараагийн юм гэж одоо тэнд реги дуудуулаад одоо би ч нөгөө нэг регичүүлтэйгээ Монголын реги одоо чүүлтэйг айгуу дотн те 100 болгоо реги фестивал дээр нь очиж хөтөлж мөртөлж чинь. Гадагтлал эргүүлээд хэд чинь надад ажил өгч шүү дээ те. Тэгээ би нэг өдөр ч гэсэн хөтөлбөрийн ажилтай байж юм тэгэл ингээл нөгөөдгөө тайзан дээр гарангуудаа voice фейлдсэн дуугаа дуулчих молчих гэл тэрнийгээ дуулж муулаад ард гарууд ингээл үжгэлж мүжгэлээ. Бас гоё юм. тэгэл юм өгчөж байгаа. Юм болоод байгаа бох те бас. Тэгээд тэр чинь нөгөө тэгэл эцсүүлд нь комеди дээр амар гоё ингэж нөгөө нэг биелсэн гэх юм. Бүх зүйл нь. Одоо ингээл нэг юм фейлдсэн салбар болгоо нэг жоохон юм өгцөн. Тэгэнгүүт тэдний бүгдээрээ нийлэнгүүт юм чөлөөт тайзан дээр амар гоё ажилдаг. Тэгэл Бүгдийг хоршоод. бүгд харшаал тий. Манай хаж тэгэл лилтэгтэй л Нойл анхаагийн шоунд өрлөө. Хинтэд болдог чинь. Чи нүклэлэл дараад. Тий. Однаахтай бас. Однаахтай бас тий. Тийм бас тэр чинь амар гоё Тэр амар мэдрэмж гоё байгаа байхгүй тий. Одоо ингээл энэ дүүнер ч гэсэндээ ингээл тоомо махтаага тий. Хөлгүүд нэг ингээл юм тоглож байгаа нэг гоё өдөг л үүд тий. Яг тэр шиг бас мэдрэмж байгаа тэр чинь. Яг Lemons тоглолтыг 10 эдгээр настай жоохон бацаа ингээл ээж аваасаа мөнгө гуугаал тий. Тэгэл яг ийм толцсон мөнгөтэй ороод ямар ч уух юм байхгүй ингээл хүмүүс уух юм уу. Тэр уух юм амар чухал ш зүгээр Lemons-ыг сонсох нь амар чухал тий. Тим рок хамтлаг яг бидний үед гараад ирсэн тий.
гутлаач угаадаг, өсөөч угаадаг нэг те. Тийм ах нар гараад кул санагдаж байгаа. Шинжин жинхэнэ рок те. Ийм гоё эрхчлөөг мэдрэмээр байна гэ. Би ч гэсэн гутлаач угаахгүй, өсөөч угаахгүй нурхаа байлаа гэнэ. тий. Тэгээд ингээд тэр ийм гоё мэдрэмжийг авахын төлөө. Тэгэл явсан чи эцэст нь тэ ийм гоё That's my jam гэ гадны шоу моонд авцсан. Хамтдаа дуулчихсан. Арталтаа хөгжимчд тэгэл Ямасын дууг нь хамт ингээд содод иж гоцолчихсан. гоцож доолж мол заах араас төрж орж мөрөөл. Вау хүүхдүүдтэй гэ тэ шүтдэг хүнтэйгээ хамт ажилдаг болоорой гэ тэ. Тэр чин гоё шүү. Хүүхдүүдийнхээ үсийг нь авахтаа тэгж ерөөсөн шүү дээ гоё. Тэ. Хамт бишдэг хайрладаг хүмүүстэй. Багасаа тийм урлаг дуртайсан юм шүү. Өнөөдөр Тий нэг манай аавын л нүлээ юм шиг байгаа юм. Аав маань юм нэг 70-аад оны рок хөгжимд аягүй дуртай. Тэгэл тэ Beatles, Pink Floyd, Deep Purple ингээл хуучны хамтлагууд сонсдог, Pants цуглуулдаг одоо тэгэл хүүхэд тоход тийм юмнууд сонссоор байгаа л. содог нэг лаг зураг үздэг нөө. Гала билүү 3 охинтой билүү. Тий. Галатай ингээд цамгийнхан нээлтэн дээр ахалцсан. Тэгээ одоо бас хүмүүст харуулах бай тээ. Тэ би үгүй тэ. Цамгийн нээлтэн жоохон төстэй ч өөр л. Тий. Тэр чинь хэддээс жоохон. Тэр чи яг нөгөө нэг нэвтрүүлэг хөтэлдэг байсан байх. 11 2 3 настай байсан юм уу тац. Аавыг дагуулад тэр юу л очиг зураг авч өгөөд. Амар итгэлээсэн шүү дээ багаас. Жагаахтай зураг өгдөг лөө. Тий. Тэр галатай зураг чинь гоё шүү дээ. Би ч нөө бондгор хөөхөд яг юм дөнгөж таргалж эхэлж байсан байх. Зураг өгдөг шүү дээ. Та зургийн тайлбар гоё гоос дээ. Бид гурвын хөх нэг хэмжээнд байх үе. Яа тэ. Тэгээ бичсэн бай. Тэр гоё ингээ олон тань хүмүүстэй зураг авалсан тэр зургнуудын артлантын түүхүүд нь амар гоё байдаг шүү дээ. Тэр жагаахын түүх бас амар гоё байхгүй. Манайх PC ажиллаулдаг байсан. Тэгсэн чинь нөө дуучин алтан цэцэг ээж хоёр найзууд. Тэгсэн чинь алтан цэцэгч манай PC-н дээр нэг юм налх хүүхдэд тэрвэрсэн ийм хүн оруулаад ирдэг байхгүй юу. Тэг яасан гэсэн чинь би сая нэг энэ гудамж руу нэг юм арга хэмжээ рүү дуудлага орсон чинь энэ хүүхэн өвөл ингээ гадаа байж гин. Тэг дуулж байгаа гараад ирсэн чинь нилээ утаж байгаа ирсэн чинь дахиад сууж ийн гээд. Тэг чи энэ гэр оронгүй мө гэсэн чинь гэр орох орон байхгүй тэгээд нөхөр нь ойрхон хонох ор цайгаа явж байгаа гэж ийн гээд. Тэг би өрөвдөд аваад ирлээ гээд. Тэг оруулах газар байхгүй танаад аваад ирлээ гээд. Тэгээ манай PC-ний юм арын өрөө мөрөөнд ингээ ор морцсаад ингээд бүр үлгийтэй бүр дөнгөж төрсөн нэрээ байгаа байхгүй. Тэдрийг ингээ онуулж мануулаад тэгэл ээж аав тэгэл алтаа их жахт олны танил хүн болохлээр ингээл телевиз дуудаж яриа өгнө мөгнө гал ингээл сенсацлал те. Тэгж ингээл тэгэл яг хийх ажлуудаа ингээл хийсэн чинь тэр яг алтан цэцэг ихч тэр хөөцөлдөж явсаар хагаад нэг юм тиймэрхүү хэцүү айлуудад нэг юм 20 шиг гэр тараана гээд тэгээд энэ стадионы урд 20 гэр барьцсан. Тэгээд тэр гэрийг гардуулж өгнө гээд тэг яах вэ гэж чинь аавынхаа костюм өгсөн тэр зурган дээр те гэрээ гардуулах ёсолд оролцож ш те туссан хүндээ гэр өгч байгаа мэг бацаа ингээ очицсан ийдсэн чинь жагаах хурж ирсэн тэгс аав камертай байж алюминий хоноо зогсчих тэгээ ингээ зогссон чинь яг жагаах юм илүү би жагаах ахлаг гарсан байлээ те илүү боослог гарсан байлээ те ах нь миний туслах юм шиг гарсан те тэр зурган дээр жаах юм амар орж ирсэн ээ юм гэрүүд рүү шууд орж ирсэн ээ. За чи ямар ажил хийдэг вэ? Яадаг гэдэг үнэ гэсэн чи би одоо ийм тийм. За одоо гэртээ болсон юм чинь тэг ажил хийн штэ заа юу. За гэсэн чинь. За тэгээд энүүгээр ихний ээлжинд амьдраараа шууд ингээл гэсэн чи туслах нь ингээл боотолтой мөнгө өгөөл. Маа гэл шууд ингээл мөнгө тараагаал тий. Тэгээд би хүүхэд тохтой тэрийг харж л пөө энэ хүн чинь ямар чи ханшууртаа гар вэ тий. Шууд гаруудад боотол мөнгө тараагаа яваадах юм. Ямар гар вэ гэл. Тэр зургуудыг чинь түүх бас эвгүй. Дараа нь тэр үнтэйгээ дайралцаанд орж марцсан. Яа та жагаахыг дайралцаанд оруулсан. Тайзны урд гарч ирсэн. Манай тэр олгой яйсан. Одоо ингээл Ямбанк арена чинь ингээд дүүрцэн те. Тэр нь тоглолтууд чинь ширээ тавьж иж дүүрдэг байтал. Манайх ширээ тавих зай байхгүй ингээд сандлууд чигжээд бүгд ингээд дүүрцэн. Тэгээд гараадсэн надад нэг юм улс төрийн эндэр улс төрийн тайз шиг харагдсан байхгүй юм амар гоё. Тэгэл ихнийхээ лайна хэлсэн дээр. Манай жагаахын улс төрийн карьерт байгаагүй тайз байна. Түнд алга ташиж огтж авъя. Гарч үзээгүй тайзан дээрээ гарч үзтээ миний ах гэд гаргасан шүү дээ гоё. Алнаа манай энэ бас тэгж байгаа. Галзамгаа. Яг сэмүүч юу? Бас сэмүүч дээ. Тэг өнөөдөр подкаст хийсэнтэй гоё ингээл гоё цензургүй ярьж байгаа зү тэ. Бүгднийг нь ярьлаа шүү дээ. Тэгдэг. Тэр дайралцаа бас зөрөгний асуудал шүү дээ. Ер нь галзаас л чи өөрийнхөө тухай өөр хүнээс өөрийнхөө бодож яваагүй юмны талаар сонсохлоор чи амар байгаа юм чинь. Өөр хүний амнаас сонсохлоор чи. Нэрээ тийм байна да гэж бодох мөч ч юм уу амар штт. Содоо усан цэлж байгааг нь харахаар хуйцааны сүүл шиг байдаг. Тэр бол
Хөөтөнд тэр өөх хөвж байгаа шиг тэр чинь бүр яг би өөрийгөө сэлж байгаагаа харж байгаа байхгүй ингээд. Тэр яг юм цээжин би энэ хөвцөн бүхсэн би энэ живцэн бүр яг хөвөөд байгаа байхгүй дээшээ харцсан бүр юм. Одоо тэрнээс ч хойш драматай болсон ингээ хөөцөө идчихдэг болсон. Наад хуйцааныхаа сүүлийн авч өг гэж тэ. Наадхнаас чинь би юм авсан хуучны юм сэргээгээд ингээд. Тэр үчиж цоо. Биш одоо ингэ жоо өөр юм ярь. Одоо сакс руугаа орё зөө. Содогийн цаг юу болж ий нэрэ? Ганц юу ачид наадхаас юм асуултаа хадгалж байгаагаар зэ. Нөгөө битбокс гэсэн штэ. За. Үзэгчтэй гоё ганц битбокс үзүүлж. Ядраад тэ. Гоё бас тийм штэ. Баяраач хажуугаар твэрк гэдэг. Тэ. Намайг чинь юу яагаад идэг байсан? Нөгөө нэг байрны ахнар бас яг тэгдэг байсан шүү дээ. Яг цэвлээ ахын үеийн ахнар. Хараалт наваг наашир гэлээ. Ачиг битбоксо хий гэлээ. Битбокс дээр чинь амбук баг гэлэнгүүт хажууд юм яа. За тэр чамаар юу нэгш хажууд тэр. Зогсон гут чи хөөлтөө. Гэдэг хоорондоо. Манай нажуу манай нэг юм хөгжмөнтэй болоод. тийм дуу гэдэг. Тэгээ намайг баг ингээд 30-40 минут ингээд хийлгээ зогсоолгодог байсан. Юм ярьж байгаа. За одоо яв гэлтэй. Яг л манай хүн те бас яг л ахаагаас Бас яг авах. За асуултаа асууя. Хийлээ гэдэг. Гөө ер нь Саний яг зүгээр зах цохоос нь Юу шүү. яаж Тэр загцах шүү. нөө содочм за ер нь бас аль үеийн сагсчдыг бүгдийг ерөнхийдөө мэдхийн хувьд содог орсон дээр нь яг гой өөрийнх нь бодлын нэг топ 5-ыг асуух гэдэг байхгүй юу? Гоё. За all time топ 5. Дэш хамаагүй. Бүр бүх цаг уу юу? Тий. Чи нэг мэричраа нэг 5 хүний нэр хэлээд гэж. За би болвол яг нөгөө нэг амар шимтэж үздэг байсан үед болвол хиний тоглолт болвол амар гоё. Гэтэ яг топ 1-ээр орж ирэхгүй юм байна л да. Зайхалчгүй топ 1-ээр болвол санчир бороо орж ирэх хоо санчир орж ирэх. Тэ манай бас хороолын байрны ах шүү дээ. За нэг тэгээд за том мэдээж 2-оор орж ирэх бах тэ. Бүлэг бах орж ирэх бах. За гуравт нь болвол одгийнх орж ирэх болоо. Тэ. Яг тэр бол тэр үед амар их шимтэж үздэг байсан. Тий. Тэр үед их шимтэж үздэг байсан. За тэгээд их ах орж ирэх хаа. Thank you. Тэр хүний бас тэр пас мас те. Яхаа Одоо юу гэх юм би чинь нөгөө жоохон том болж ижил сакс гэдэг зүйлийг нөгөө нэг системээр нь ойлгож эхэлж байгаа шүү дээ. Энэ нь тийм хүн юм байна. Энэ дээр ийм үед ингэх хэрэгтэй юм байна. Тийм үед тех хэрэгтэй юм гэж ойлгож байгаа. Хүүхэд тоход болвол уран гоёг тий уран гоёыг нь л харж байгаа шүү дээ. Ямар гоё юмнууд үзүүлж байна. Аална аюур хин аална аюурсан хийгээд байна. Тэрнийг нь л харж шүү дээ. Тэгэхээр тэр нь л юм байна л да. Тэ. Бэсэн за тэгээд тавт нь болохоор жоохон политик гэл юм да. Тэ би монхихоо одоо тэ би чи монхихоо фэн юм уу одоо угаасаа л одоо харж байгаа байхгүй. Анх Brothers гэж ийсэн одоо Сэлэнг бооцоо дэмжээл тэ Монх хааны тэнд нь одоо тэгэл дэмжээл явж байгаа юм да. Монхын хонх бол хамт явж байна. Яг үнэ. Монхихоо хонх нь бол Ингээд та болчихж байгаа тий. Бас монхыг угаасаа хэлэхгүй бол болохгүй л дээ. Ер нь бол тий жинкнээсээ тий. Тэгээд ер нь бол нэвтрүүлэг маань бас өндөрлөгт өгсөн байгаа. Тэгээ маа нэг юм юу уламжлал байдэ. яг энэ анх удаа IT явах гэдэг шиг шүү зөвлөө. Чи нэг хэлээд үзтээ. Битбокстой юу? Тий. Бид хоёр нэг 2 жил битбокс сурна гэж ярьсан энэ райм дээр нь. Одоо яг гоё раймтай орж бишээ битбокстой орж. та хоёр бүр тийм хоёулаа нэг шинэ жилээр бяц авч ийсэн тий бас. Хоёулаа юу санагдаад ах нэг шинэ жилээр авч ийсэн санагдаад. За ингэж Сэлэнг бодсон амсуудор дайралцааны шарагчин шүү. Шарагчин содоо. Сэтгэл нь хязгаарч сакснаас явагүйч эргэн ирэлтэд зарласан байна. Одоо 3-3-ын бүхий л том тэмцээнүүд талбайн MC-г тэрэл хийсэн, гэртээ хийсэн 3-3-ын талбайг хараад Олимпийн ирэх авах гэрэл гийсэн. Яа, баярлаа бро. Баярлаа. Амар их сэтгэл гаргаж те. Ер нь бол содоо яг бол саксанд ямар ч өргүүлтэй. Ер нь бол те. Монход ямар ч өргүүлтэй. Тэгтэл зүгээр ингээд яг тэр болгонд бүх юм дээр ингээл гоё сэтгэлээр ингээл хамт байгаа л ингээл яваад байсан. Яг иймэрхүү хүмүүст бол нөгөө энэ подкаст ихэнх хэлжсэн. Бүгд нь амар респекттэй байдаг. Одоо дүү вэ нү ах вэ нү ихч вэ нү тийм ч те. Ямар ч хамаа байхгүй энэ
нэг имийг бид нар ч одоо хайрлаж байгаа хүмүүс ихгүй юу? Ер нь бол одоо сагсан бөмбөг гэдэг нэгэн зүйлийг л хамтдаа хайрлаж байгаа хүмүүс ихгүй тий. Гол тэр шашин шиг тий бүр. Ер нь бол би баг шашин ч гэж боддог Тийм баг тэр өрөөгөр төгцсөн communication дээсэн тий. Тийм тий. Тэгээ маш гоё тэгээд ямар ч байсан подкастын урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд нэгдүгürt маш их баярлалаа. Хоёрдугаарт сагсандаа бас эргэж ирсэнд маш их баярлалаа. Одоо тэгээд буцаад нэг амар хурдан гараа авчихгүй л гоо гэж бодож байна. Одоо нэг сагс мөгч нэг амар асуудал айгүй болсон байна. Өөр подкаст орсон. Тэгээ сэлэг бодос тэгээд орсон жил авраг аваад тэгээ бас хандсан. Тэгээ сууж байгаа гэдэг. Тэгээ болчихсон гэдэг. Тэгээ манай подкастын маань бас нэг уламжлал болсон нэг хэсэг нь одоо юу гэдэг зочиндоо сүүлийн моментыг үлдээгээд тэгээ яг манай зочин маань өөрөө подкаст хаагаад тэгээ дуусгал илүү гоё тий. За тий одоо нэг сагс түрүү нэг хэлсэн штэ ингэж гоё хөгжсөн маш их гоё сайхан байна. За тэг бид одоо энийг маш удаан одоо ингэж хадгалж урагшлахын тулд те одоо их Монгол улс яагаад задарсан бэ гэхээр манус чинь хоорондоо л ингэлцсэн шүү дээ. Тэгэхээр одоо хоорондоо ингэлцэх нь одоо аль хэдийн ингэлцдэг үе өнгөрөөцсөн юм чинь. Тэгэхгүй бол аль бас яг нэг энэ багийн эцдүүдийн хоорондын юм нэг юу болов гэж нэг имиж яах вэ явж байгаа юм болов. Гэхдээ хэдүүлээ явандаа энийг бас аль болох гоё илүү профешнл маяг руугаа оруулах тийм гоё уриалгатай ч юм уу те. Гоё байна. За тэгээд юу гэдгийг эцэд нь хідүүлээ ингэж одоо нэг багаа дэмжиж нэг баг нэг тоглолтод нь харамсаж ингэж явж байгаа ч гэсэн те эцсийн үр дүнд нь одоо нэг эпсийн дөлгөөн саруул хоёр наваг явуулаад тоглолтын дараа тарчаад эсрэг багийн үнтэй гар барихгүй гэдэг инээхээр нь би за тэгэл эцэд нь бороо Монгол штэ тэгээ төрийн дуулаа зогсож идэг штэ гэд инээсэн чинь тийм дээ гэ тэр хоёр гар харсан баггүй те яг тэрэн шиг одоо эцсүүлд нь хідүүлээ тэ Монголын сагс гэж ийн эцсүүлдэнд явандаа хэдүүлээ бидний Монголын шигшээ баг маань айгүй өнгөтэй гэрэлтэй гэгээтэй байгааг харах би маш их баяртай байна. Жил болгон энэ лигт драфтаа өгөх гэж одоо бэлтэж байгаа балчир үрс маш олон байгааг би харж байгаа тэр нь маш сайхан байна. Тэр хүүхдүүд юу дуулгаж бидний эх орондоо ямар цом авчрахыг бид нар яаж мэдхв. Тэгэхээр тэр замыг нь одоо хэдүүлээ ингээ хийгээ явж байгаа шүү дээ. Тэр замыг засалцсан бүх хүмүүст баярлалаа. Замыг нь засаж яваа хүмүүст баярлалаа. Тэгээ тэр замаар явах хүүхдүүдэд бас амжилт хүсье. Тэгээд эцсүүлд нь те Монгол гэдэг чинь л хамгийн арталт нь их шүү хідэн ч баг болж хуваагдсан байна. Хэдүүлээ тэр улсынхаа хөгжлийн төлөө зүтгэж яваагаа битгий мартаарай. Тэгээд Монголын сакс манддгаа гэж хураа гэдэг. Энэ хоёр хураалахгүй одоо нөгөө энэ хоёр жоохон урагшаа. Муухай. Ер нь начор дорно. Одоо нөгөө гадны коучнер хичээл тэ ингээл энийг айгүйх ярьж байгаа хгүй нөгөө би бинийхээ ажлыг нь амар хүндэтгдэг амжилтыг нь амар хүндэтгдэг нэг тийм гоё гейм юм үзүүлж штэ тэ тэгэх юм бол вара гейм гээл очоод ингээл юм яриа л тэ ингээл үг солиол тэнгүүд тэд нар чи ингээл нэг нь шал өөр улсыг төлөөлөд ирцэн тэ эсвэл нэг нь одоо юу гэдгийг магадгүй бүр манай Монголын шгшээгийн хит коуч нэг Испани хүн байдаг ч юм уу манай эмэгтэй шгшээгийн хит коуч нь тэ тэгснэ Испани, Иран хоёр хүн ингээд Монголын шоугийн талаар тэнд ингээл яриад ингээл суугаад байгаа хөөх тээ. Гим юм ингээ харах юм бол одоо жишээлбэл хуучныхаар жоохон үнсрэг хүмүүс гэж орж ирэх юм бол бид нар улсынхаа шоугийг гадаад хүнд өгөхгүй шүү дээ тий. А тэгэхэд тэр хүмүүсийг ингээд улсаас давсан бүр ингээд сагсан бөмбөг гэдэг нөгөө шашин гэдэг тий юм чи ингээд улсаас давсан юм ингээ ороод ирсэн байгаа учраас ингээ тий. За би бол Монголын шоугийн тэгвэл эмхтэй гэж тасалчвал яа окей гэ хүлээгээд авцсан тийм үү. Тэгэнгүүтээ тэрнийхэн төлөө за би энэ ямар Испани биш би нэг амар хичээгээд яах гэхгүй шүү дээ. Тэр чи бүх юма зориулж байгаа байхгүй тий. Энэ нь өөрөө амар гоё ер нь бол. Саксны энийг бол одоо мэдгүй яг бол тайлбарлаж бол ямар учир утгатайг тайлбарлаж бол хэлж мэдэхгүй. Гэхдээ зүгээр энэ бол үнэхээр нэрээсээ бидний бодож байгаагаас илүү давсан тийм амар гоё гүн гүнзгий утга байгуулгатай энэ зөв шүү гэж хэлмээр санагдлаад өнгөсэй. Тэгээд ямар ч хэлсэн миний хоёр найзаас асуулт байгаа юм гоё. Надаа нэг 2 минут ч байгаа юм шиг шүү дээ. Тийм үү? За окей. За тийм байна. Окей. Бас яачих гэдэгхгүй. Голгуулчих гэдэгхгүй. За тэгээд подкаст маань бол найруулагч мал цаг дууссан гэд хэлж байна. Тэгээ угаасаа л аливаа юм чин цагтаа нартай л байт юм чин ингээд дөрөвдүгээр дуусч ин да ингээд. Тэгээд эргээд дахиад зөндөө бас ингээд ярилцаад ингээд суух цаг хугацаа гарах байлгүй зөндөө олон сэдвүүдээр бас гоё ярилцмаар байна те гоё
enjoy more юм дуртай юм да. Тэгээд ямар ч сан урилга хүлээж авч хүрэлцэн ирсэнд одоо маш их баярлалаа. Тэгээд улиралд нь амжилт хүсье. Ирэх жилүүдэд нь амжилт хүсье. Тэгээд өөдөд гараа авчив. Болчлоо гэдэг. Гараа авчив гоё ингээд урт хугацаанд гоё сагсандаа байгаараа. Тэгээд хоёр хамт ярилцсан хоёр найзтаас маш их баярлалаа. Энэ хүрээд подкаст маань өндөрлж гэн үзэгчтэй дараагийн дугаараар уулзлаа. Түр баяртай. Баяртай. Эвентлэгч үндэсний дээд лигийн албан ёсны ап Токи. Итэрлиг чанараар Асахи. Эвентлэгч 24/7 идэх майргүй цэмцгэр Old Spice. Хамтран ажиллагч Anything is possible үрэтэ Leaning brand.